За ер нь бол бид сүүлийн 20 жил Монгол брендийг яаж хөгжүүлэх үү, Монгол брендийг хэрхэн яаж гадаад зах зээлд гаргах тухай ярьсан. Харамсалтай нь одоо өнөөдөр тодорхой хүсэн хүлээгээд байгаа үйлдэлд хүрч явжаагүй байна. Энэ үл мэдээж олон шалтгаантай. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчныг шинжлэх хамгийн чухал. Тиймээс өнөөдөр Монгол брендийг хөгжүүлэхэд Монгол брендийг гадны зах зээлд гаргахад хууль эрх зүйн орчныг яаж өөрчлөх шаардлагатай байна вэ? Баяр цогцлоноос эхлэе. За, сайн бацхан та өдрийн амгалан айлтгая. За, ер нь бол өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал маань бол нэлээд олон зүйлийг бол хүндэн. Гэхдээ хамгийн гол зүйл нь бол мэдээж Монголын брендийг бий болгоход бол Монгол өөрөө брэнд болох хэрэгтэй. Тэгэхээр Монгол өөрөө брэнд болно гэдэг бол нийт Монголд хөрөнгө оруулалтыг сонирхолтой, Монголтой хамтарч ажиллаж байгаа улс орнуудын хувьд бол хууль эрх зүйн орчин өөрөө тогтвортой байх ёстой, ойлгомжтой байх ёстой. За тэр дотроо одоо стандарттай холбоотой зүйлүүд, хөрөнгө оруулалттай холбоотой зүйлүүд, татварын орчин, хөнгөлөлт чөлөөтийн орчингууд, за дээрэс нь оюуны өмчийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчин, за мөн Монгол улс бол дэлхийн худалдааны байгууллага болон бусдад олон улсын байгууллагын гишүүн орн. Тэгэхээр энэ гишүүн орныхоо хувьд хүлээж байгаа үүргээ хэрхэн биелүүлж байгаа. За мөн гадаадын улс орнуудтай болон хийсэн гэрээнүүд, давхар татврын гэрээ, за бусад аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнүүд дээр Монголын тал өөрийнхөө одоо үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаа гэх мэтлэн энэ утгаараа бол бүхэлдээ Монгол улс өөрөө брэнд болж байгаа. Тэгэхээр Монгол улс брэнд болж байгаа зүйлийг баталгаажуулж байгаа зүйл маань бол ямар нэгэн бүтээгдэхүүн биш. Энэ бүхэлдээ эрх зүйн орчин, тогтвортой байдал, тогтвортой хөгжил юм. Тэгэхээр энээсээ наривчлаад олон зүйлийг бол наривчилж ярих хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байна. Хууль эрх зүйн орчны шинжилгээний хүрээнд за оюуны өмчлийн салбар нь ямар эрх зүйн шинжилгээ байх юм, стандарт нь, тендер нь, гадаад сурталчилгааны хууль эрх зүйн орчин ямар байх ингээ олон асуудал мөрдөх тодорхой. Монгол брендийг бий болгоход хамгийн гол нь нийт төрөнд хүндэгдэх асуудал бол оюуны өмчийн баталгаажуулалт тун чухал болов гэж бодож байна. Тэгэхээр энэ надад салбарын хүрээнд хууль эрх зүйн шинжилгээг яаж харж байна? Оюуны өмчийн асуудал. Та бүхний өдрийн амгалан гэрээ оюуны өмчийн асуудал та бүхний цаанаас 92 оны шинэ зүйлээс гэж манай улсад төрөлсөн ийм ойлголтын хувьд. За энэ дээр зөвхөн зохицуултууд сүүлийн 20 жил олсон болох чиглэлээр төсгөөс нэлээд анхаарч ажиллаж байгаа. За энэ алхам үргэлжлэл буюу ахин нэг шилтэнд авах нэгэн арга хэмжээ өнөөдрийн Монгол брэнд гэсэн арга хэмжээ байх гэж бид ойлгож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ арга хэмжээг зохион болгоход тусгасан байсан. Энийг бодит биелэлд орж байна. За өнөөдөр бид юуны өнөөдрийн хууль эрх зүйн орчин ямар байна вэ? Энэ орчингоо энэ хууль эрх зүйн зохицуулалтаа бид хэрхэн ашиглаж байна вэ гэдгийг эхлээд ярих ёстой байх. Тэгээд энэ орчин хэрхэн ашиглаж хэрхэн хэрэгжүүлж чадсанаар цаашдаа бид шинээр ямар шинэтгэл, ямар өөрчлөлтүүд, чухал ямар арга хэмжээ авах ёстой гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За өнөөдрийн байдлаар манай улс оюуны өмчийн салбарын чиглэлээр дэлхийн 14 гэрээ барьж нэгдэн ороод байна. Мөн дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орныхоо хувьд оюуны өмчийн худалдааны талаарх хэлцээрсэн нэгдэн орсон. Энэ яагаад энэ жишээг хэлж ийм нөхөр өнөөдөр эрх зүйн зохицуулалтын хувьд ихэнх нийтлэг болж чадсан, дэлхийн нийтээрээ нийтлэг болж чадсан энэ салбар оюуны өмчийн салбар байдаг. Дэлхийн аль ч улсаар шинэ бүтээлийн патентээр баталгаажуулна. Үзүүлсэн ажил үйлчилгээ гаргаж байгаа бүтээгдэхүүнийг хэлбэр баталгаажуулж зах зээлд оруулах гадаад илэрхийлэл бараан тэмдэг байна. Энэ бараан тэмдгийг бүх улс орнууд баталгаажуулдаг. За манай улсын хувьд өнөөдөр патентын хууль, зохиогчийн эрхтгүүнд хамрах эрхийн тухай хууль, бараан тэмдэг газар зүйн заалтын тухай хууль гэсэн 3 үндсэн хууль үйлчилж байгаа. За тэгэхээр энэ бүхэнд нь ярил бас цаг нэлээх бүрнэ. Тэгэхээр бид энэ хуулиудаас чухам алийг өнөөдрийн Монгол брэнд гэсэн энэ форумтай холбоотойгоор ямар асуудал илүү анхаарах вэ? Бид өнөөдөр юуны өмнө өөрийнхөө хийсэн энэ бол шинэ үйлчилгээ
шинэ бараа бүтээгдэхүүн гэдэг нь цаатал хүний оюуны бүтээл үүнийг дамжин үүссэн оюуны хүчний асуудал байдаг. Тэгэхээр энийг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуудал байгаа. За энэ баталгаажуулах асуудал нэгдүгээр манай үйлдвэрлэгчид, ажил үйлчлэгээ үзүүлэгчид өөрийн дотооддоо баталгаажуулах асуудал. Хоёрдугаар өөрийнхөө бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ гадаад зах зээлд баталгаажуулах бүртгүүлэх асуудал. Энэ дээр бид судалж хэрэгтэй. Миний түрүүний хэлсэн дээр 14 гэрээ хэлцээрт энэ 14 гэрээ хэлцээр нэг онцлог бол босон салбарын гэрээ хэлцээрээс ялгаж байгаа. Үндсэн онцлог нь энэ гэрээ конвенцууд үндсэндээ хэрэглээний шинжилгээ байдаг. Шинжилгээнд бид барааны тэмдгээ өөрийнхөө аж ахуйн нэгжийн барааны тэмдгийг гадаад улс орнд бүртгүүлж баталгаажуулж гэх юм бол Мадридын тогтолцоо буюу дэлхийн хэмжээний байгууллагын Мадридын хэлцээ протоколыг ашиглаад ингэж явах боломжууд нээлттэй байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр Иргэний статистик хэлдэг манай 20 барааны тэмдэглэл гадаад бүртгэлтэй нийт 56 орнд хамаарсан ийм бүртгэлтэй байгаа. Нийт 30 гаруй шинэ бүтээл гадаад улс орнд патентээр баталгаажсан ийм тоогоо зүгээр энэ тоо бол харьцангуй багч гэсэн бид цаашдаа энэ асуудал дээр бас ойлгож цаашдаа энэ асуудал улам анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэсэн үзүүлэлт болж байгаа юм. За мэдээж Монгол брендийг бий болгоход стандартын асуудал тун чухал. За брендийн хариуцлага чанарын тогтолцоо байдаг. Тэгэхээр өнөөдөр мөрдөж байгаа стандарт үнэхээр олон улсын шаардлага хангахгүй. Энэ стандартын эрх зүйн орчны шинжилгээг та яаж харж байна? Ерхий сайдын зөвлөгөө авч ирээ. За баярлалаа. Өөрөөр эрх зүйн орчны сэдвийг ярих тулд хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт нь юу гэхээр манай Монголын хууль нь өөрөө бизнесийн дэмждэг, хувийн хүчийг хамгаалдаг, чөлөөт худалдааг бий болгодог, үйлдвэрлэлээ дэмждэг, үнийг чөлөөт уянгахтан барьдаг, өрсөлдөөнийг дэмждэг, татварын орчны үеийн зохицуулалттай ийм хууль эрх зүйн орчин юм уу? Айлсгүй эсрэг талдаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр хүмүүс дотор хувийн хүчийн саатыг болох тэр нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг тийм стандартуудыг барьдаг хууль юм уу гэдэг хоёр зүйлийг харах байна. Тэгэхээр хууль нь эдийн засгаа дагуулах уу, айлсгүй эдийн засаг нь хуулиа дагаж тэр эдийн засгийн дагаж байгаа бусгалыг хууль нь өөрөө хамгаалж явах уу гэдэг хамгийн том асуудал юм шиг байна. Тэгээ энэ дээр хуульчид ихээсээ уулдаар эдийн засгч нар маш их санаа бодлоо илэрхийлж тэр зүйлийг хамгаалах эрх зүйн зохицуултыг хуульчид сайн хийж өгөх болох юм шиг байна л да. Стандартуудыг ойлголт асуултын дагуу стандартуудыг ойлголт бол хуучны үед Монгол ГОСТ гэдэг стандартыг дагдаг байсан байдаг. За өнөөдөр бол дэлхийн нийтийн хандлага ISO гэдэг стандарт байдаг. А Монгол бол MNS гэдэг Монголын үндэсний Mongolian Nation стандарт гэдэг гаргаж үзсэн. Гэвч одоо энэ стандарт бол нэгд дэлхийн стандартаас доогуур байгаа бол тэр доогуур байгаа нөхцөл байдал дээр байгаа аливаа бараа бүтээгдэхүүнөөрөө брэнд болох, цаашаа болгох тэр баазууд цэврээрээ хаагдана. А энэ орчинд энэ замыг яаж давах вэ гэхээр нэг бол ISO тулсан тэр стандартыг ерөөсөө мөрдөх Европын стандартыг Монгол утгашуулах юм уу гэдэг сонголтуудаа бий болох. Үгүй бол хууль эрх зүйн орчин өөрөө дэлхийн хаач байхгүй тэгсэн мөртлөнгөө доогуур гэдэг стандартуудыг бий болгож бүрдүүлж өгöd байх юм бол тэр зүйлээр өөрөө бүтээгдэхүүн чанарчихгүй байх л да. Гэхдээ стандарт гэдэг зүйл нь брендинг бий болгодог, борлуулалтыг нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байна. Түүнээс биш бараа бүтээгдэхүүний өргөдлийн стандарт гэх юм уу тийм одоо хүн зөвхөн үүсгэсэн стандарт гэж болохгүй байна та. Үндэсний стандартууд гэж байна. Үндэсний стандартын үед харж байхад жишээ нь Америкийн стандарт, Европ стандарт гэдэг бол голцуулдаг стандартууд нь дандаа ISO-гийн дэлхийн олон улсын стандартаас давсан тохиолдолд тэднээс өөрсдийг үндэсний стандарт гэж байна. Чинь Японы хүнсний өөрсдийн стандарт бол асар өндөр стандарт гэдэг. Тэгээ бодоод үзэхээр Япончууд бол өөрсдөө ISO-гээс давсан учраас үндэсний стандарт гэж хэлж байдаг. Эсвэргээрээ манайхны бодол сэтгэлийн яадаг вэ гэхээр олон улсын стандартаас доош унтсан бараа бүтээгдэхүүн байгаад байхад тэр зүйлээ манай Монгол стандартыг тэр бүрээ шалгаж шүлгээ явуулаад байдаг. Бүх зүйл. Нэг хоёрдугаар стандарт гэдэг зүйлийг бол хамгийн шилдэгт тогтоож өгдөг зүйл нь брэнд гэж бодож байна. Брэнд бүхэнд эрүүл хүнсийг хэрэглүүлдэг, сайн хувцсыг өмсүүлдэг, чанартай зүйлийг хэрэглүүлдэг тэр зүйлүүдээр өөрөө шинэ стандартыг тарьж өгдөг. Түүнээс биш төр засгаас ямарваа нэгэн байдлаар тогтоож өгсөн стандарт гэдэг нь өөрөө шалгарлаар өрсөлдөөний чанар гарчаагүй учраас өөрөө өндөр түвшинтэй стандарт болж чадахгүй байна. За баярлалаа. Хууль эрх зүйн орчны талаар бас заалан сууж байгаа төлөөлөлтөө та бүхэн саналаа болоод асуултаа бас манай төлөөллөөс тодруулж болно. За таныг үржин өөргөө танилцуулаад яваарай. За аваа Чингисхааны ихэнх тэмдэг. За тэгэхээр та бүхэн сая ярьж байгаа зүйлүүдээс ерөнхий сайдын зөвлөлд хийж байгаа бол миний 20 жил хийжиж яг дэлхийн стандарт бүх зүйлийг хүлээж зөвшөөрсөн.
яг тэр замыг та яг хийлээ. За ийм усаас яг энэ асуудалтай бид тулгуурсан хоёр удаа төлөө. Одоо гурван төрлийн саналж. За нэгдүгээр асуудал нь бол юу гэхээс дэлхийд дахин тэр дэлхийн аясаас шин тэр чанар удирдлагаас хамаагүй давсан тийм стандартаар дэлхийн эрхний үе соёлын асуудал энэ дэлхийд брэнд болсон зүйлүүдийн чинь бүртгэх газар байна. Тэгээд хиндээс ингэ юм авчаад бүлээн зөвшөөрч өгдөг. А Монгол нь болохоор зэрэг яг үгүй бүлээн зөвшөөрдөг. Багт. Яг ийм байдлаар одоо 20 жил явж ирсэн. Ийм очоод тэгэхээр Чингис хааны дэлхийн олон нийтийн байгууллагын статусаар гэж бүртгэсэн. Шинжлэх ухааны үйлс явуулж болдгоо. А дэлхийн тийш харахад зэрэг дэлхийн үйл яаж байгаа вэ? Чингис хаан гэдэг хүний аялгаар дамжуулаад яаж дэлхийн дээд зэргийн статус өгдөг. Дээд яг хийсэн биш. Кант дээд батлаасан статус гэж өгнө шүү. Дэлхийн сонгогоос дээгүүр өгдөг шүү. Чингис хаан. Яг тэр одоо замаар нь одоо яваад байдаг. Ийм одоо асуудал байна. За энийг одоо энэ одоо шийдэж өгөх. За энийг яг шийдэж өгөх гэхээр энэ ахимад дамжуулаад Чингис хааны бүх л одоо хүм ухаанаас эхлээд бэрээ гэсэн бүх тэр зүйлүүд нь одоо 53 асуудал байна. Тэргээр дэлхийн өв соёлыг бүтээсэн гээд Монгол яаж вэ? Дэлхийн бодлого тодорхойлох бүрэн ихтэй болсон тэргээр дамжуулаад одоо энэ бүх одоо замаа тавьсан гэсэн. Одоо манай энд одоо сууж байгаа бүх одоо хүмүүс Чингис хааны дэлхийн ахимад дамжаад одоо тэр Императорын хаусаар дамжаад дэлхийд гарах бүрэн болцоод байна. Яг одоо хэн төлөж зөвшөөрсөн юм бол Чингис хааны талаар бүх асуудлыг ганцхан Монгол. За баярлалаа. Та цагаар бариарай. Дараагийн хэлцээ үлдээ. За Монголын хүчтэй холбооны гүйцэтгэх захирал Гема гэж хүн байна. За би энэ ерөнхий сайдын зөвлөхөөс асууя. Ялангуяа Монгол малын сүг биг брэнд болно гэж байна. Энэ брэнд болох асуудлаас өмнө саяхан 2012 оны 12 сарын 20-нд Улсын хурлаар хүнсний тухай хуулийн шинжилсэн найруулга хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан. Хууль 3 сарын 1-ээс эхэлж бүрдэж байгаа. Хуулийг дагаж бид бүтээгдэхүүний эрүүл ахуй аюулгүй байдлыг зохицуулсан дүрм журам, зөвлөмж, арга заавар гаргаж засгийн газар батлах ёстой. Яг одоогийн байдлаар энэ хуулийг дагаж хичнээн дүрм журмыг батлаад байна. Бид нэр ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дээр стандарт гэхээс илүүтэйгээрээ бид эрүүл ахуй аюулгүй байдлыг одоо зохицуултыг хангасан Европ энэ одоо дүрм журамд нийцүүлэх ёстой гэдэг талаараа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тухай хуулинд оруулж гисэн байна. Энэ хоёр хуулийг бид эргээд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэж одоо тэр махыг бэлтгэж байгаа улсууд ялангуяа сүү үйлдвэрлэж байгаа фермерүүд тэрийг тээвэрлэж байгаа боловсруулж байгаа улсууд энэ эрүүл ахуй аюулгүй байдлын талаар юу хангаж яаж ажиллах талаар хууль маш сайн тусгаад өгсөн ганцхан энийг засгийн газар дүрм журмаараа зохицуулж батлах ёстой. Тийм болохоор би эндээс засгийн газраас одоо үйлдвэрлэлтэй аж ахуй яам гэдэг юм уу эсвэл юу гэдэг хууль зүйн яам гэдэг нь эрүүл мэндийн яам энэ талын улсууд байхгүй байгаа учраас танаас онцлог юм гэж асууж байна. За дараа нь хэлсэн. Тий яг хөө нарийн асуудлыг хариулах боломжтой байна. Сүүний стандарт махны гэдэг яг хөө ерөнхийдөө нийтлэг ярьдаг зүйл махны эрүүл мэндийг чиглэж юм байна. Тэг өглөө манай хүнснийхэн салбар болтой хийсэн. Тэрэн дээр энэ асуудлыг талаарч нэг дэлгэрэнгүй хэлсэн баг. Тэгээ би тэр зүйлийн асуудлуудыг буцааж хараад танд өөрөөр чиглэлээ. Ерөн зүгээр миний хүсээд бодоод дотроо бол дандаа итгэж чаддаг зүйл бол үүгээр стандарт гэдэг зүйлийг хамгийн шилдэг бий болгож чадах тэр сүлдэгт хувийн хвшигчлийн хоорондын шударга өрсөлдөө улам илүү стандартыг бий болгох гэж боддог. Нэг том стандарт ISO нутагшуулах хэрэгтэй. Шууд тавилаа гэхэд тэрэнд нь бүгд хүрэхгүй тийм нөхцөл байдал үүсвэл яах вэ гэж тийм. Тэгэхээр бодит байдал дээр юу стандартуудыг өшөө сайн нэмэгдүүлж иргэдэд бизнесийг сайн хүргэх юм бэ? Брендийг яаж бий болгох юм бэ гэхээр би хаач өсөн чинь өрсөлдөө гэж хэлнэ. Замын хоёр талд байгаа хоёр түвш эхлээд хоорондоо бараагаар өрсөлдөнө. Дараа нь барилгаа томроош дэлгүүр болгож өрсөлдөнө. Дараа нь бараагаа олон төрлийн сонголттой болгож өрсөлдөнө. Дараа өнөө буулгаж өрсөлдөнө. Ингээ өрсөлдөх явцад үр дүнд нь хэн онцж юм бэ? Нэгдүгээр хэрэглэж хийж байна. Хоёрдугаар өрсөлдсөнийхөө үр дүнд хоёр талд хоёулаа хоорондоо хождог. Тэгэхээр тэр цэвэр хууль эрх зүйн орчинд байгаа тэр өрсөлдөөний нөхцөл байдлуудыг биднээс зөв тавьж өгөх тусам хувийн хвшлүүд өөрсдөө их сайн зөв тэр өрсөлдөөний нэг харилцан зөв өрсөлдөөнийхөө үр дүнгээр хоорондоо илүү нягтарч нэгдэж тэр байдалд үүсэх юм бол бишөөсөө стандартуудыг бий болгож тэр зүйлүүд өгөх байх гэж бодож байна.
За яг таны тухаас асуудлыг бол төдийл их сайн нарийн хэлж чадахгүй гэх. Гэхдээ бас лавлаад буцаагаад хариулъя. За баярлалаа. Монгол брендийг бий болгоход ерөн зүгээр үйлдвэрлэгчдэд тулгамддаг нэг асуудал бол татварын орчин түрүүн ч гэсэн өндөгжсэн. Татварын ижил тэнцүү эрхэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр энэ салбарт мөрдөж байгаа татварын одоо хууль эрх зүйн орчин үнэхээр хангалттай юм. Тэмдэглэл гишүүн дээр ямар байр суурьтай татварын шинжилгээг яаж хийх шаардлагатай вэ? За баярлалаа. Би завсарлагаанаар хүмүүстэй уулзлаа. Салбар хуралдаануудад оролцлоо. Нэг юм усэд үрдүн. Жил болгон ингээ явж байдаг. Би хүмүүжлэгч байна. Бид ажил хийх гэж. Тэгэхээр энэ хүмүүс тодорхой асуулт асууад хариулт авахыг хүсэж байна. Тэрний дараа юу хийх вэ? Дараа жил хүртэл юу хийх вэ гэж хүсэж байна. Энэ талаас нь биднээс энэ 2 хоногт ярих хэрэгтэй. Хөгжлийн санхүүжилтгээд болд ярьлаа. Үнэн шүү. Гэтэл 13 онд мөнгөний бодлогод бид өөрчлөж чадаагүй. Тэгвэл 14 онд өөрчлөе гэдэг зөвлөмж маань их хурд очиж явах хэрэгтэй. За түрүүнд камертай залуу би энэ камер үйлдвэрлэдэг. Би экспортын зах зээл олцсон. Би хөгжлийн санхүүжилтөнд хамрагдаж чадахгүй. Би өөрчлөх чадвараа би өөрөө даая гэж төрөөс хүсэж байна. Тэр залууд тийм ээ чи чадна. Тийм учраас бид ийм хийх гэж байна гэж. Хөгжлийн санхүүжилт гэхээр тусгай. Эхлээд хөгжлийн санхүүжилт гэдгийг ихэд ойлгох хэрэгтэй. Энэ бол бүх юмд хамруулдаг ойлголт биш. Тэрнтэй адилхан бид өнөөдөр үндэсний брендинг гэдэг зүйлийг ярьж байна. Брэнд гэдэг зүйл нь зөвхөн нэг хэсэг. Монгол улс арчсан улс мөн үү? Монгол улс хуулийг дээдэлдэг шударга улс мөн үү? Монгол улс төрийн хэвлэлийн эдийн засгт оролцдог хувийн хвшлээ дэмждэг улс мөн үү? Монгол улс олимпийн аргыг төрүүлдэг гэтэл ард түмнийхээ нийтийн биеийн тамирыг орхитуулдаггүй улс мөн үү? Энэ спорт, аюул жуулчлал энэ бүхэн маань тэр үндэсний брендинг гэдэг ойлголтыг агуулсан цогц ойлголт. Энэний гол үр дүн юу хийх ёстой юм гэхээр бид одоо үндэсний брендингийн бодлого. За хоёрдугаар нэг минут байна. Тэр хүмүүс ярьлаа шүү дээ. Мах, сүү, ноос, ноол. Пууз гарах гэдэг бас залуу байж. 94 тоо. Тэр залууг яаж дэмжих вэ? Мах, сүү, арьс шир энд одоо бонд одоо хүртэл гараагүй. Би бонд ажил хийх чинь Тубан одоо гаргах гэсэн, сангийн гаргах гэсэн. Хааваа нь одоо сезон дуслаа. Гэх мэт тэр юм ажил хэрэгч явахгүй бол жилдээ нэг хуралдаал тэгээд нэг баахан сугларна. Сайхан ингээ ярина. Хүмүүсийн чинь тэмдэглэж юм. Бид одоо сүүлийн оролцоо гэж ярьж байгаа. Оролцоо бол зөвхөн ярихд оролцох биш. Энэ хүмүүст хийх боломжийг болгож өгөхийг оролцооны арчлал гэж. Тэр нь үр дүнтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ эдийн засгийн форумыг ингэж ярьдаг л да. Би нэг инээдэр юм. Давос дээр ч бас ингэ ярьчдаг шүү дээ. Сүүлийн үед телевизээр яриад байна. Уучлаарай үгүй. Давост чинь 80 глобал зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн нэг гишүүн би сууж байна. Тэгэхээр Давос яадаг гэсэн ярьдаг, бас бүтэн жил ажилладаг. Тэгээ дараа жилээ ийм ололт гарлаа шүү. Инглиш шүү. Эдийн засгийн форум хэлбэрийн дуурайхаас гадна агуулгын дуурайсан ийм форум болов энэ зал нийгмийн талаалгатай шүү. Баярлалаа. Баярлалаа. За сайн байна уу? Яг гол зөвлөрсөн эрх мөдөд ноён хаттай та бүхэнд өнөөдөр мэдүүлье. За би номтон төгслийн клубын өдөртөх зөвлөлийн гишүүн Батөргөл гэдэг хүн байна. За миний гаргаж байгаа санал бол буулийн нэг санал байгаа. Энэ бол ном үйлдвэрлэгчид номын бизнес эрхэлдэг хүмүүс хандсан тийм санал байгаа. Хүн одоо өнөөдөр би ингээд ходоод маань үүсэж байгааг хүн мэддэг. Гэхдээ хүн оюун ухаанаа үүсэж байгааг хүн мэддэггүй. Яг үүнтэй адилхан хүмүүс ходоод үүсэж байгааг мэддэг учраас буудаа нэг том буудаа хураасан хүндээ хүн болохоор төлсгөөс урамшуулт болгож байна. Яг үүнтэй адилхан номын бизнес эрхэлдэг хүмүүс 1000 ном одоо зах зээлд нийлүүлээд загаж түрүүнд худалдаж авч байгаа гэвэл тэр 1000 ном тэр номын бизнес эрхэлж байгаа хүн зарсан байна гэдэг тэр хүн болохоор урамшуулт болгох хэрэгтэй.
Тэгээд тэр хүнд урамшуул олгох гэж чинь нөгөө хүн чи илүү сайн бүтээл гаргана. Тэгэхээр нөгөө залуучуудаа энэ ном унших ёстой юм шүү ингээд эдэн мэдлэг боловсролыг эзэмших ёстой юм шиг гэсэн нийгэмд хандлагыг хүргэнэ. Тэгэхээр залуучууд маань болохоор боловсролтой чанартай боловсролыг эзэмших хүсдэг болно. Тийм учраас энэ номын бизнес эрхлэх хүмүүсийг дэмжээ урамшуулъя гэсэн манай Номтой нөхцөлийн клубын санал байгаа. Тэгээд дэлхийд дээр 2 эзэн гүрэнд байгаа. Нэг нь Израиль, нэг нь Монгол. Яагаад Израиль нэг эзэнт гүрэн бэ гэхээр Израиль улс маань эрдэм мэдлэгээр. Яагаад Монгол 2 дахь эзэнт гүрэн бэ гэхээр Монгол улс маань газар нутгаараа. Тэгэхээр ер нь ирээдүйн Монгол улсыг авч явах гарцаа эрдэм мэдлэгээр авч явна. Тэгэхээр номын бизнес эрхлэлтийг эдгээр хүмүүс хууль эрхцэн уучлаараа татвараас хөнгөлөөд урамшуул олгоод ирэх юм бол залуучууд маань их орноо авч явах юм шүү гэдгийг та бүхэн илэрхийлж байна. За баярлалаа. Түрүүн зүйлээр үнцэнхэн хэлхээс нэг харах. За өнөөдрийн хэлцүүлгийн сэдэв маань Монгол брэнд. Монгол брэндийн ойлголт бол үнэндээ хуулийн хүрээнд тогтсон байгаа. Сая бол Чамбатар ярьлаа. Оюун өмчтэй холбогдсон болон ер нь энэ барааны бүтээгдэхүүн газар зүйн заалт яг Монгол брэнд яаж олон улсын давцыг хүргэж болох юм бэ? Тэр үндэслэн бол олон улсын эрх зүйн зохицол үндэслэлээр бүрдсэн байгаа. Тэгээд энэ дээр нэг хоёр зүйлийг хэлэх гэсэн. Тэгэхээр эрх зүйн орчин гэдэг бол үндсэндээ бизнесийн харилцаанд оролцож байгаа бизнес эрхлэгч, нөгөө талдаа хэрэглэгч, засгийн газраар бусад олон ийм эрх ашигын сонирхолтой хүмүүсийн тоглоомын дүрм тогтоож байгаа. Тэгэхээр бид нэр эрх зүйн орчин гэхээр зэрэг олон зүйлийг ярьдаг. Энэ дундаа бид их сурвалжийг гэж ярьж байна. Их сурвалж гэдэг нь маань их хурлаас гаргадаг хуулиуд байдаг. Гэхдээ энэ олон улсын чиг хандлага бол зөвхөн их хурлаас гаргадаг хуулиас гадна ялангуяа одоо бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбоотуудын өөрсдийнх нь гаргадаг тэр баримтчгууд, тэр заншлын хэмжээ маш их одоо хүчтэй төрж орж ирж байгаа. Тэр нь юу гэж нэхэр бизнес эрхэлж байгаа хүмүүс та нарын эрх зүйн орчингоо энэ тоглоомын өөрсдөө тогтоож болгож ирж байна. Тэр утгаараа өнөөдөр бид нар Монголд байгаа хуулиудыг цаашдаа шийдвэрлэх боловсронгуй болох. Эсвэл түрүүний асууж байгаа засгийн газрын журам гарсан уу гэж асуухаас илүүтэй бид нар өөрсдөө түрүүний Дэмбэр гарагийн хэлдгээр өөрсдөө оролцох ёстой. Өөрсдөө оролцож энэ тоглоомын өөрсдөө гаргаж ирэх ёстой. Тийм учраас энэ форумоос бас гарах санаа бол ялангуяа эрх зүйн орчин дээр манай бизнес эрхлэгчид хүмүүс хэрэглэгчид босод сонирхлын бүлгүүд бүгдээр идэвхтэй ордог. Энэ хурлаас гадна бас өөр дөрвөн журмууд дээр стандартууд байдаг шүү. Бүгдийг тогтоох идэвхтэй орлоо гэж гэдэг тийм санаа гармаар байна. За түрүүн давааны болсны санаа ярьж ирсэн. Би бас энэ тавиад үзэж байна. Тэгэхээр манай үндсэн хуулиараа бол түүхийн болон соёлын үнд зүйл бол манай төрийн хамгаалалтын төрийн мэдэл байдаг. Тийм учраас тухайн Чингис хааны актын мэдэр бол энэ Монголын түүхээр соёлоор бол тэр давмгай хэлбэл болцоо байхгүй. Энийг бол харин төр ялангуяа түүхийн соёлын үнд зүйлүүд зарим одоо нэр тухайн бид Чингис хааны нэр ярьж байна. Энийг төр өөрийнхөө өмчөд авах. Улмаар Монгол брэнд болгоод Монголынхаа ямар нэгэн бараанд ашиглах тэр эрхийг бол өөртөө хадгалж гонцгой авч явах ёстой. Зэм санаа хэлсэн. Өөр бас хэлбэдийн санаа нь гараас уулзаад хэлье. За түрүүн зөвхөн дэмжлэгчийн түрүү ерөнхийдөө би одоо энэ өнөөдрийн болж байгаа үйл явдлын ерөнхий санаа одоо сая мэд сайхан их чухал асуудал хөндлөлтэй. Бид өнөөдөр сонин байгаа. Төр бүх юмд оролцох гэдэг. Тэр нь хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн нэр юм доо. Төрийн оролцоог асар хүчтэй болж байна. Тэр төрийн капитализмыг байгуулдаг явдал нэг ийм сонин улсын шинжтэй болж байна. Уулын тэр мэд сайхан хэлснээр одоо нэг төрийн бус байгууллага ноолрын холбоо, хүнсчдийн холбоо, төрөнгийн маягаар энэ бүхэнд эрхийг өгч. Энэ хүмүүс тендерээр хариуцах, шударгаар хариуцах, бүх салбарынхаа зохицуулалтын асуудлыг бараг зохицуулдаг гэж, квази гэж ярьдаг, бараг зохицуулдаг. Энэ зохицуулалт тэгээд биднээс сүүлийн төр хэвчээ ингээд ирэхээр зах зээлд итгэхээ болж байна. Өөрөөр хэлбэл хувийн хвшлийнх итгэхээ болж байна. Тэгэхээр уус нь ямар байх ёстой гэхээр татврын орчин дээр ч ялгаагүй. Бүх энэ хууль эрх зүйн орчин дээр эхлээд зах зээл нэгдүгээр хамгийн чухал. Хоёрдугаарх нь бараг зохицуулалт буюу түрүү мэд сайхан хэлсэн энэ салбарын холбоотын өөрсдийнх нь зохицуулалт. Гуравт нь төр үр ашигтай зохицуулалт хийх гэж зах зээл байна. Хэрэг чадахгүй бол
government favor гэж нэрлэдэг. Зах зээлийн засгийн газрын бүтлгүйт л бол энэ бүтлгүйт Монгол улсад энэ эрх зүйн орчныг бий болгож бид нэг гараараа реформ хийж гадаад худалдааны баримтчийг 12-оос 5 болголоо. Одоо 1200 лицензийг 600 болгоно гэж нөгөө гараараа бид шинэ хүнд сурталчилгааг үйлдвэрлэн бий болгож. Ийм байгаа цагт бол энэ хуулийн эрх зүйн орчин маань цэвэршиж байгаа. Энээс үндэслээд нөгөө брэнд буюу Монгол улсын имиж энэ улс хуулиар засагддаг улс орн мөн үү? Энэ улс бизнесийн орчин тааламжтай улс мөн үү? Энэ улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс мөн үү гэсэн имижийн асуудлууд байна. Энэтэй адилхан татвар дээр одоо жишээлбэл энэ шинжилгээ засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой заалтууд орсон. Манай бизнес эрхлэгчид нөөтийн босго энтергээ ярьж энэ бүхнийг одоо цэгцлэх хууль эрх зүйн хамгийн тааламжтай түрүү хин хэлв өөрөөр хэлбэл тоглоомын дөрмийг шудраг болгосон ийм зүйлүүдийг ийм татвар орчинд одоо мэдхэн гаргаж ирэх ёстой. За exclusive компани оюутлын үр дүн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би энэ Дэмбэрэл гишүүнээс нэг юм асуух гэсэн. 2 жил гаруйгийн өмнө та санаж байгаа худалдаа ажилтны танхимнаас зохион байгуулж форум Бээжинд хийгдсэн энэ Чинжиний БХ мужид дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж Made in Mongolia бүтээнэ. Тэгээд форумд оролцоход одоо манай компаниас ярьсан маа. Тэр бол үнэхээр яг ярьдагшээ байсан бол их сайхан өгөөжтэй болох байсан төсөв байжээ. Тэр үед бид нар энэ Монгол брэнд гэдэг байгаа юм а тэнд үйлдвэрлээд тийм шашигтайгаар одоо Европын албаны улс, Японы улс бүр хятадруулж гарна гэж ярьж ирсэн. Тэнд бүх таатай нөхцөл орчин одоо бүрдүүлж өгөө засгийн газар тэр чигээр ажиллаж байна. Мөн ажилчдыг Монголоос ажилчдыг ажиллахад эрх зүйн орчныг бүрдүүлж өгөн, тоног төхөөрөмж татваргүй оруулна, буцаагаад тэнд мужид үйлдвэрлэсэн зүйлээ Монгол руу ямар ч татваргүй төсөөр оруулнаа. Тэгэхээр үйлдвэрлэгчид бизнес эрхэлж байгаа ер нь хүн бүхэн үгүй гэхийн аргагүй байсан байна. Тийм болохоор манайх тэнд итгээд тэнд одоо ажиллаа хийсэн. Тэнд 7 төлөөлөгчгээд Монгол улсыг төлөөлөд ажиллаж исэн, төлөөлөгчийн газар ажиллаж исэн. Тэр хүмүүс ч гэсэн шандуулаад ерөөсөө хурдтай. Тэгээд тухайн үед яг Монгол улс газар хангалтж аваагүй байсан болохоор гэрээгээ хийгээгүй байсан юм шиг байна. Тэгээд тэнд одоо тэр эрх зүйн орчинд бүртгэж бид нар заавал хятадын засгийн газраас одоо тийм бүртгүүлээд ерөөсөө яг тамга тэмдэг аваад яг л Монголд яаж аж ахуйн нийлүүлсэн байгуулгүй тэр зарчмаар явна. Үүний тулд жилийн хугацаатаар хаана ажиллах, дотор ажилчдын дотор байр, үйлдвэрлэлийн байр энэ зөндөө юм хөлслөөд ингээд эцсийн үр дүнд бид нар ийм зузаан бичиг барив. Хятадын зах зээл эксклюзив гэдэг брендийг үйлдвэрлэж бичиг барив. Тийм л юмтай үлдсэн. Яг үйлдвэрлээд ингээд үйл ажиллагаа эхлэх гэхэд өнөө юм байхгүй болсон шүү дээ. Та энийг мэдсэн үү? Та надад энэ хариултыг өгч үдийн би хинээс энэ гашуун бөгөөд үнэн асуулт асууж Монгол улсын бодлого явуулдаг, засаглалаа хэрэгжүүлдэг, ажил хийдэг технологийн нэг тусгай бисэж 10 жил ярьсан. Одоо хаавал тусгай алтан бүлэглэр байна уу? Замын үүдээр байна. Тэгвэр арга ядад энэ хинжин яддаг нөөрийнхөө бодлогын үндсэндээ бас Монгол улстай хамтын ажиллагааны үрээ тэмдэгний жилөө төс Монголын компаниудаар оруулах тэр олон орнд чинь нэг ширхэг хувийн эрхшин төлөөлөгч байна. Улаанбаатар хот Яамд бизнес төлөөлөгч одоо тэр байхгүй. Тэгэхээр би чамд ямар хариулт өгч юм гэхээр үнэ гэсэн тэр одоо байхгүй. Бүртгүүлдэг байхгүй. Иймэрхүү байдлаар ажил хийгээд байгаа. Энийг одоо өөрчлөх нь бас дахиад брендинг тоолж, засаглалын брендинг тийм нэр томьёо ихэд байхгүй. Тэгээ сайн засаглал гэсэн нэр томьёо. Хэрвээ хийсэн үгээр хийсэн ярьсан хоёр нийлдэг байсан бол энэ сайн засаглал. Чиний энэ зузаан баримтчийн оронд яг үйл ажиллагаа хийх зүйл сайн засаглал. Өнөөдөр Монгол улсад бидрүүс экспортыг уулуурхайн бус экспортыг оюутлал, аршир, мах, түүнээс гадна өшөө бүтээгдэхүүнийг эсхий таарчийг тэр материал урамшуулдаг санхүү эдийн засгийн орчин байна уу байхгүй тэр бодлого энэ үндэсний брендингийн баримтчтай хамтарч гаргах хэрэгтэй. Баярлалаа. Тэр өнөөдөр бас тендерийн асуудал тун чухал бид байнга ярьдаг байнга шүүмжилдэг хин танд тавчаа хин хөрөнгө оруулалт байна тэр тендер авч ирж. Тэр тендерийн энэ зах зээлд үйлчлэж байгаа хууль эрх зүйн орчны шинжилгээг амралтын захирал ямар байдлаар хийж байгаа вэ?
баярлалаа бүгдээр энэ орой минь төргий. За ерөнхийдөө тендерийн асуудал руу орохоос өмнө нэг зүйлийг бид нэр тодорхойлох ёстой юм шиг байна. Тэр нь юу вэ гэхээр хууль эрх зүйн орчинд асуудал байна уу гэж. За ерөнхийдөө асуудал байна гэдэг байдлаар яриад эхэллээ. За дараагийн ээлжинд хууль эрх зүйн орчингоор брендийг бий болгох гэдэг юм уу гэдэг ийм асуудал. Тэгэхээр энэ дээр бол мэдээж шинж одоо брендийг хуулиар бий болгоно гэж ярихгүй. Харин тэр брэнд шиг болгоход нь хууль эрх зүйн орчингоор яаж дэмжих вэ гэдэг ийм асуудал байх болов гэж боддог. За тэгэхээр энэтэй холбогдуулаад бас нэг хэлэх зүйл бол бидний хувьд бол одоо брэнд гэдэг юм яаж хийж байгаа дотооддоо гаргаад ирэх байх. Дотоодч байгаа болов. Тэрийг дотоод байгаа мөнгөөрөө эргүүлэхээс гадна тийм ээ нэг нь амарснаа аваад тийм одоо тэмдэглэл гишүүн амарснаа худалдаа тэмдэглэл гишүүн авдаг. Мөнгө нь Монгол дотор ингээд явж байгаагаас гадна бас гадагшаага нийлүүлэлт хийх энэ зорилго энэ асуудал их чухал болов гэж байна. За яг брэндээ бол одоо ингээд цаг хугацаа зарцуулаад бий болгоно. Одооноос тэр гадаад орчиндөө ханган нийлүүлэлт одоо тендерийн асуудал гадаадын засгийн газрын жишээлбэл тийм ээ худалдаа авалтанд бид нар яаж бодлоготойгоор оролцох вэ гэдэг ч юм уу тийм ээ энэ бол маш их хэмжээний мөнгө өөр улсууд байгаа. Бид нар туслыг нь авахд Монгол улсын хувьд маш их хэмжээний ашиг болж урж ирнэ тийм ээ гэдэг утгаараа одооноос судлах одооноос хийж эхлэх. За тэрэн дээр одоо жишээлбэл худалдааны тодорхой загваруудыг бодлогоороо тодорхой болгоод одоо жишээл үйлдвэрлэгч маань үйлдвэрлээд худалдах гэдэг нэг загвар байхаас гадна нөгөө тал нь үйлдвэрлэлтгээ үйлдвэрлэл, сайн үйлдвэрлэл, брэнд болгох. Тэрийг нь брэнд болгоход дэмжлэг үзүүлдэг, худалдаг бас нэгж яагаад байж болох юм. За энийг бол яг хуучны социализмын юм гэдэг утгаар юм шүү тийм ээ. Өөрсдөө бизнесийнх нь нэгдээд явах. За тэрэн дээр нэгэнд худалдах гэж байгаа хүмүүс нь тодорхой учраас гадаад явна гэдэг юм уу тийм ээ. Тэндээсээ дэмжиж явдаг. Маш олон хүмүүс байгаа учраас одоо нөгөө Европын холбооны нэг GPA+ гэдэг шиг санаж байна. Тэр бол айхтар GPS гэдэг плюс гэдэг маш олон бүтээгдэхүүн нийлүүлэх боломж гарч ирсэн. Гэтэл бид нар хангалттай ашиглаж чадаагүй. Тэрний зүгээр нэг шалтгаан миний харж байгаагаар тэр худалдааныхаа нэгдсэн бодлогоо гэдэг юм уу тийм ээ. Тэр гадаад тендерт оролцохын зүйлээ нэг бодлогын хувьд гэдэг юм үйл ажиллагааны хувьд бид нар нэгтгэж чадаагүй. Деталин дээр ажиллаж чадаагүй болов ийм юм харагдаад байна. За баярлалаа. Таны байна. Монголын сүүний нэгдсэн холбоо манай холбоо сүү үйлдвэрлэгч фермерүүдтэйгээ хамтраад сүү бүтээгдэхүүний брендийг бий болгох үндсэн суурь буюу түүхий сүү бэлтгэх тухай асуудал ажиллаж байгаа. За энэ тэргуунд одоо амьд сүү гэдэг юм бий болгоод төв сургуулийн газрын хавгаар нийлүүлэх гэсэн зорилттой байна. Энд маш тодорхой асуудлыг маш тодорхой хаягтайгаар тавих хүсэж байна. Альва бизнес тэр дотроо фермийн бизнесүүд газраас салахын ямар ч арга байна. Миний ойлгосноор хаврын журмаар газрын тухай хуулийн шинжилгээний тухай асуудал яригдах шинжтэй бид сонссон. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамн дээр явж байгаа саналыг харсан. Нэг жоохон ойлгомжтой гэдэг юм уу тодорхой бүсдүүд нөлөөлөх байсан. Тэгэхээр газрын тухай хуулийн аль нэг салбарын барьж өгөх боломж нэлээд хэцүү юм шиг байлаа. Тэр одоо ярьж байгаа хөлбөрийг болоод барилга хотын яамаас авсан байлаа. Тэгтэл цаана нь үйлдвэр хөдөө аж ахуйн яамны бэлчээрийн тухай асуудал, фермерийн аж ахуй эрхлэх, газар тариалангийн асуудал энэ бүх юм орхигдож байна. Тэр бүгдийг одоо санал болгоод ярих юм бол энэ минут үүсэхгүй. Тийм учраас улсын хурал засгийн газар хандаж хүсэл тавьж байна. Газрын тухай хуулийн шинжилсэн найруулгыг төслийг боловсруулахдаа газар тариалан эрхлэгчдийн холбоо, фермерүүдийн нэгтгэж байгаа Монголын сүүний нэгдсэн холбоо эднийг олон нийтийн байгууллагуудын оролцоог маш сайн хангаж өгөөч. Тэгэхгүй бол энэ газрын асуудал бол үнэхээр хувцасдсан, тулгамдсан, эрхтэн зохицуул зайлшгүй шаардлагатай ийм асуудал байгаа шүү. Фермерт бол 3 төрлийн газар хэрэгтэй байдаг. Нэгдүгээр фермер явуулах газар хэрэгтэй байдаг. Хоёрдугаар малаа ойр зүр бэлчээр жоохон талбай хэрэгтэй байдаг. Тэр нь бол багшгүй. Гуравдугаарт энэ тэргуунд дарш тариалах газар хэрэгтэй. Сүү өөрөө тээвэр даадаггүй, хугацаа даадаггүй эмзэг бүтээгдэхүүн учраас Монголын сүүний нэгдсэн
Шүүрэлээ. За би энэ асуултанд хариулах өмнөх гарсан асуултуудаар бодлоо нэлээд тийм прагматик санал тавиасаа гэж хүсэж байгаа бизнес хэрэгцээчдийн зүгээс. Яг бол энэ тавьсан саналууд өөрөө хууль эрх зүйн баримтчиг болж баталгаажлахгүй. Одоо жишээ нь урамшууллын асуудал руу номон дээр хөндөж тийм татврын орчин урамшуулал хөнгөлт чөлөөлтийг бол цэвэр хуулиар л хийж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Монгол улсад урамшуулал бол ганцхан үр тариан дээр урамшуулал өгч болно гэдэг хууль эрх зүйн орчинтой. Одоо өгж байгаа ноодорын, арьс ширний, ноосны урамшуулал бол хууль зүйн зохицуулалт байхгүй. Яг гэвэл тухайн бондуудыг гаргахдаа чиглэлийн энэ чиглэл дээр зааж өгөх гэсэн байна. Тийм учраас бид нар энийг бүгдийг хөөцлөх хэрэгтэй. Нэг хоёрдугаар энэ хууль нь өөрөө хэр удаан хугацаанд үйлчлэх юм бэ? Хэдийн хугацааны дараа энэ аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлтийг эдэлснийхаа үр дүндээ одоо бие дааж босч ирэх болцоотой болох юм бэ? Дараагийн нэг асуудал нь жижигхэн үйлдвэртэй холбоотой хөнгөлтүүдийг өгч байгаа. Бид нар техникийн хувьд бол бараг 1000 орчим төрлийн техниктээр хөнгөлт өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөнгөлт өөрөө бас хэр удаан хугацаанд үргэлжлүүл манай бизнес эрхлэгч энэ боломж нь нэгдэх юм бэ гэдэг иймэрхүү саналууд өгүүлэх сайн байна. За дараа нь сая газрын тухай хууль болон яг салбар чиглэлийн тухай хуулийн дээр бол бид нар маш өргөн хэмжээний хилцүүлэг хийж байгаа. Газрын тухай хуулийг сая намрын чуулганаар хийлцэн гэдэг бид нар хаврын чуулган руу шилжүүлээ. Яг гэвэл маш олон зүйлийг бол хамарж байгаа. За яг өргөн барьсан энэ төсөл нь өөрөө хөдөө аж ахуйн газар өмчлөлийн асуудал, бэлчээрийн асуудлыг бол маш бага хүндсэн байна. Асуудалтай зүйл маш бага. Газар тариалан үйлдвэрлэлийн хувьд бол урт хугацааны эзэмшилтэй байна. Тэгэхээр газрыг өмчлөөгүй байхад газар тариалан дээр хүн оруулалт их нь бол өөрөө эрсдэл дагуулад байгаа гэх мэтлэнгийн олон асуудал байна. Тийм учраас бид нар хамаарж байгаа бүх салбар дээрээс нь ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим, аймагуд дээр байгуулагдж байгаа иргэний танхимуудаар энэ асуудлуудыг бүгдийг нийлцүүлнэ. За дээрээс нь мэргэжлийн байгууллагуудаас бүх саналыг авч өргөн хилцүүлэг хийж батална. Газрын тухай хууль бол өөрөө яг органик хуулийнхаа хувьд бол үндсэн хуулийн дараа орж байгаа гол хуулиудын нэг учраас ийм хилцүүлгийг бол өргөн хүлээнд хийж батална. Өмнө нь газар өмчлөлийн хувьд бол 2002 онд гарахдаа маш олон зүйлийг тодорхойгүйгээр шийдвэрлэж чадахгүйгээр гарсан. Энийг дагалдаж гарсан засгийн газрын баримтчид нь эргээд үйлдвэрлэлийг боомлсон. Өөрөөр хэлбэл нэг компани эзэмшлийн газрыг 3000 дагаар хязгаарлаж гэх мэтлэгийн ийм хүндрэлүүд гарсан учраас бид нар бизнес эрхлэгчдээс эргүүлж байгаа саналууд нь өөрөө бодтой. Яг та бүхний ажил амьдрал түрүү нэмэрлэгч хэлсэн шүү дээ. Дараа жилийн эдийн засгийн форумыг хилцэхэд бид нар ийм хөнгөлт чөлөөлтүүдийг энэ салбарт өглөө. Үр дүн тэдэн ажлын байр бий боллоо. Тэдэн компани бараа бүтээгдэхүүнээ экспортлдог боллоо гэд дүнгээ эхлээд ярилцаад дараа нь шинээр асуудлуудаа ярьдаг ийм зүйл рүү бол шилжих болцоотой гэж үзэж байна. За баярлалаа. Өөрөөр энэ механизмыг хэрхэн яаж оролцох талаар жоохон тодруулах хийж өгч сонсож. Сайн дээр хилцүүлгийн механизм хэрхэн яаж оролцох? Ер нь бол хуулийн хувьд бол 78 субъект хууль санаачилж байгаа шүү дээ. Тэгэхээр 76 улсын их хурлын гишүүн ерөнхийлөгч засгийн газрын институтийн хувьд. Тэгэхээр гол хуулиудыг бол засгийн газраас санаачилж өргөн барьж байгаа. Засгийн газар өргөн барихаа өмнө холбогдох мэргэжлийн бүх байгууллагуудаас саналыг авч боловсруулаад өргөн бариад улсын хурлд өргөн барь. Улсын хурл хилцүүлэг хийхийнхаа болон 3 удаагийн хилцүүлгээр батлагдана. Энийхээ явцад бол маш олон хүний асуудлыг хөндөж байгаа, бизнесийн орчин дээр эргэлзээ төрүүлж байгаа ийм асуудал байх юм бол бид нар иргэний танхим, за дээрэс нь улсын хурлын ажлын хэсгүүд өөрөө нээлттэй хилцүүлгүүд бол хийж байгаа. Газрын хуулиар бол бид нар зайлшгүй нээлттэй хилцүүлэг хийхээс асуудал бол байхгүй. Яг бол маш хэмжээний зөрчлүүд хоорондоо бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл бид нар эрчимжүүд фермерийн аж ахуй бий болгох гэдэг бэлчээрийн мал аж ахуй, уламжлалт мал аж ахуй яаж авч явахын харьцаа хэд байх юм, 60-40 байх юм уу, 50-50 байх юм уу гэх мэт олон асуудал байгаа учраас энэ хилцүүлгүүдийг бол бид нар яг ийм хэмжээнд нээлттэй явуулах бүрэн болцоотой байна.
Тэгэхээр мэрэгжлийн холбоо сүүн бүтээгдэхүүнийхэн ярьсан газар тариалангийн үйлдвэрлэгчид мал махан бүтээгдэхүүнд ажиллаж байгаа мэрэгжлийн байгууллагууд улсын хурлын холбогдох байнгын орнуудад бол саналаа өгүүлээд хилцүүлгээ бүсчилж хийж болно шүү дээ. Орон нутагт очиж бид нар бол сонгуулийн хуулийг бол тэгж хийжсэн шүү дээ. Одоо гол энэ маш олон хүнийг хамарсан үр дүн улсын хөгжил хэрэгцээтэй ийм хуулиудыг бол бид нар зөвхөн энд ярилцсагаа шийдэхгүй. Тухайн орон нутагт нь очиж хилцүүлгүүдийг хийгээд нэгтгэжээж үр дүнгийн тоос гаргах ийм бүрэн болцоотой. За баярлалаа. Таны барьсан зүйл. За сайн байна. Би Намац Tours Expedition компани хамтран би нэгсэн Монгол брендийг хөгжүүлэхэд хуулийн эрхлэн орчих гэж байна. Бид нэр ингээд энэ хуулийн зөвшөөрөлд анх ижүүлсэн байгууллагууд нөөдийн төлөвлөлт байсан. Тэгэхэд бол ижүүлсэн байгууллагууд эдийн засгийн дарга төлөвлөлт байсан. Энийг хууль эрхлэн байгууллага хуулийн зөвшөөрөл 2005 оноос эхлээд экспорт 10 төлөвлөлийн тоонд ороод ижүүлсэн компаниуд нөөдөд чөлөөлж байгаа. Гэхдээ одоо бид бас нэг дарамт байна. Энэ юу вэ гэхээр ерөнхийдөө ажилчдын дараагаар цалингаа 2 хэлбэрээр олгодог. Нэг нь дотгоос буюу үндсэн ажилчдад олгодог цараар олгодог цалин, нөгөөх нь хийснээр олгодог. Хийснээр олгодог цалин орчуулагч буюу тоогооч нар авдаг. Дандаа өдрөөр цалинчдаг. Эдгээр ямар гомдол гардаг вэ гэхээр орчуулагч тоогооч орчуулагчдод ихэвчлэн ихтэй сургуулийн багш нар юм уу эсвэл ихтэй сургуульд сурж байгаа оюутнууд байдаг. Оюутнуудын нэг тактикийг улсаас хангадаг эрүүл мэндийн одоо нэг тактик. Ажилчид багш нар болоод ихээр угаасаа томны хамгаалалтыг авчдаг учраас сургууль нь нэг дадлын шинжилгээг төлждөг. Тэгэхдээ 2005 оноос эхлээд нэг дадлын шинжилгээг өөрчлөлт ороод нэг хоногч ажилласан бай, 10 хоногч ажилласан бай, 15 хоногч ажилласан бай, нэг дадлын шинжилгээг хувь 10%, байгууллага 10%, нэг 20% шинжилгээ авдаг. Тэгэхээр яг өргөн иргэлийн англи хэл одоо англиас гадна одоо тусгай хэл нэлээд оролцдог Испани, Итали хэлийг гайдаг болохоор хэрэг бид нэр зөвхөн хамгаалах дээр нэг дадлын төлөв гэвэл бид энэ аялал явж чадахгүй гэдэг учраас ажилчдын компаниуд энэ одоо орчуулагчийн одоо 10 өдөр ч 14 21 хоногийн ажлын үйлсийн нэг дадлын шинжилгээ бид төлөх болдгоо. Тэгэхээр энэ хуулийн эзлэн таатай орчин гэж бас ажилчдын байгууллагад давхар одоо ажил хийж байгаа одоо улсуудаас нэг дадлын шинжилгээг авахгүй байж болохгүй юу гэдэг тийм санал байна. За баярлалаа. Таны санал асуусан. Ийм компани төмөрч. За энэ одоо эдийн засгийн форумд ноосмор холбооны ашиглал бэлдсэн. Яг төчөлүүлгүүдтэй тоглож ярьж байгаа нэг юу тавхаа асуудлыг бүр одоо их хурлын дарга байна, их хурлын гишүүн байна. Засгийн газрын ерөнхий сайдын зөвлөхөө газар таавал анхаарал аваараа тэгээд энэ аль маань аль зүйл бол бид нар нааж байна. Нэгдүгээр сансан олбор болон дээрмлийн дотоодоо болгосон тохиолдолд нөөцөөс чөлөөлж өгөөч. Энэ бол хоёр удаа хэлчихэж байгаа. Сансан олбор дээрмлгээд нэг түгээр дахиад бид бүтээл усаараа хоёр цаад өгч байгаа. Тэгэхээр энийг хэлж өгөөч гэж тавчаарай. Хоёрдугаар нөөцийн хуулийн 14-1-4-т ноос олбор гэсэн үгийг нэнд оруулж өгөөч. Энэ ноос олборын үг ороод учраас энэ бол сүүлдэл маш их том дарамт ирж байгаа. За гуравдугаар угаасан болон түүхэн нооморыг Есүсийн нацагтаа болгож өгөөч. Энэ одоо олон жил ярьж байгаа зүйл. За дөрөвдүгээр 2013 оны 8-р сараас түүхийн бэлтгэл үйл ажиллагааг эхэлж байгаатай холбогдуулан түүхийн ноомрын экспортын зөвхөн биржид ажиллах арилжаанд оролцох хуулийн этгэл хүүхэн иргэдийн санхүүгийн хэсгүүд хяналт тавиач. Одоо сонсож мэдээ хөдөлгөөний асуудал гарна. Биржийн шинтгэл, тээврийн шинтгэл, хадгалт хамгаалтын шинтгэлээр одоо маш зардал ийм асуудал гарч байгаамаа. За дөрөвдүгээр үйлдвэрсэн бүтээгдэхүүнийхээ 50-аас шүүх бүтээгдэхүүнээр экспортлдог үйлдвэр аж ахуйн нэгжийн орлогын татварт хүмүүст төлөвлөж өгөөч. За 6-т нь үндэсний үйлдвэрүүдийг эзэлдүүлгийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг 20-30% татаж өгөөч. 5% байгаа. Үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүн болгохгүй гадны хямдын мараад ингээд нэр хүнд унаад энэ татаад төлөвлөж байгаа бүтээгдэхүүн. За 6-т түүхийн ноомор бэлтгэл зориулж хүмүүстээ зээлийн барьцаанд агуулгах байгаа худалдаа авсан түүхийн нооморыг самсан нооморыг бэлэн бүтээгдэхүүнийг барьцааж оруулж өгөөч гэж ийм юм байна. За хамгийн эсрэг нь Оростын импортын татварын асуудлыг одоо төрийн хэмжээнд шийдэх бол одоо манай гол үйлдвэрлэлийн Оросын албанд ялангуяа маш хэрэгцээтэй байна. Гэтэл өнөөдөр татвар маш хүндрээс бол яаж гэдэг зэрэг. За баярлалаа. Таны санал Хүнс комплекс компани хүлээсэн оюун төвийн манай махан бүтээгдэхүүн гэдэг юм дураа. Махан бүтээгдэхүүнийг одоо экспортоор бэрээд гаргана гэж яриад байна. Тэгэхээр махуур айгүй олон модд тогтворч
хадгалалтын хугацааны уртасгал бүтээгдэхүүн брэнд болоод сурах бүтээгдэхүүн хяам байдаг юм аа. Орсын холбооны улс бол энэ өвсөн хэрэглээтэй бүтээгдэхүүн энийг махан хийгээд Монгол брэнд болгоод гаргаж болдгоо юм байна. Энэ саналыг тавьж ин хоёрдугаар яг энэ махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт ямар хүндрэл бэрхшээл тохиолдох вэ гэхээр нөөцийн албан татврын тухай хууль гэж байна. Энэ нэмэгдсэн улсын албан татврын тухай хууль дээр махыг нөөцөөс чөлөөлсөн, үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг туран махыг нөөцөөс чөлөөлсөн. А гэтэл манай улс нийт махны зөвхөн 10% дотоодын мах ялгааны үйлдвэрээр боловсруулаад тэгээд цөөхөн хувийн экспорт нь гарчаад дотоодын зах зээл дээр яг тэр одоо нөөцөөс чөлөөлөгдсөн махан бүтээгдэхүүн борлуулагддаг. А борлуулагдсан байлаа ч гэсэн нөгөө нөөцөөс чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл махаар бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд ямар ч дутагдaltaй байдаг гэхээр тэр нөөцийг бид бүтээгдэхүүн болгоод заалдаг байхгүй. Сүүн бүтээгдэхүүн дээр сүүгийн нөөцөөс чөлөөлсөн сүүн бүтээгдэхүүн нөөцөөс чөлөөлсөн шүү. Тэгвэл махан бүтээгдэхүүний яг цуг нөөцөөс чөлөөлж байна. Тэр чөлөөлмөр аа эсвэл ерөөсөө нөөц гэдэг нь ялгуулахаа болооч. Одоо энэ нөөцийн татврын тухай хууль дээр өөрчлөлт хийх юм бол бүгдээр нэг 3% болов энэ чинь бүгдээрээ улсын тэр татвар төлдөг улсуудын мөнгө бүрдчихнэ гэж тооцоолж ярьсан гэсэн шүү. Тэгэхээр эсвэл ерөөсөө нөөцийн бүгдээр нэг 3% болгочих. Тэгвэл бүх аж ахуйн нэгжүүд нөөцийн шударгаар төлөе. Дараа нөгөө гадраас авсан нөөцийн хасдах нөөцөнд ордог зөрүү нөөцийг бид төлөхөж асуудал байхгүй шүү дээ. Тийм учраас тэр зөрүү нөөц гэдгийг нэг төлөхөж шаардлага бид нар бол зөвшөөрч гацхан юу гэхээр нөөцгүй юм авчир тэгээд эргүүлээд нөөц. За баярлалаа. Хамгийн гол импорт төрийн нэмэгдүүлж экспорт болоод дотоодын үйлдвэрлэлийн татврын яаж зохицуулт хийх вэ гэсэн юм санал болж байна. Тийм хариулах. Дараа ер нь өдрөөр санаа энэ хүний хэлдэг тэр нөгөө хэлдэг энэ бүхэн маш зөв. Гэтэ одоо таамс энэ тэр хүн бас интра ярьсан, өөрийн ярьж аялж уурсан бүгд бичиж байгаа. Ингээд сайхан ингээд энэ чинь зүгээр ингээд яачаад дараа нь хоосон хүмүүс магадгүй ш. Хурцлын дээр асууж энэ хүнд бичиж байгаа. Надад копиг нь явуулчих. Стайл дээр танхимлуу саналуудаа энэ татврын саяны нөөцтэй холбоотой асуудал одоо шилдэр махан бүтээгдэхүүн энэ саналыг би их дэмждэг. Тэгэхээр хэрэгждэг. Тийм учраас энэ саналуудаа ингээд дэмж одоо шиг ноос уурах салбар ингэ ярьлаа ш төмөрч. Тэгэхээр энэ саналуудаа ингээд бичиж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр хилцүүлэгтэй холбоотой би бас нэг юм. Зөвхөн яриулах чухал биш. Тэр хамгийн гол хэрэгжих юм. Тэгэхээр зөвхөн заавал нэг иргэний танхим манхим дээр очиод тэгээд энэ ч зөвшөөрөл аваад ороод ахаа танхим дээр өөрсдийнхөө нэг холбоод дээр оролцоо тэр нэгдсэн саналуудаа ингээ өгөөд ингээ явуул дараа нь энэ төр засгийг нөлөөлж шахаж явах амар шүү гэсэн зөвлөгөө өгье. За мөнгө орчин хууль засгийн татврын зохицуулалтыг та тайлбарлах уу? Монгол бэрийн дараа гадаадд зарна борлуулна гэдэг ч юм уу энэ дээр арилжааны асуудал тийм ээ. Маш олон бараа арилжаанд гарч иж тэр нь тэнд дотроос нэг брэнд гарна гэдэг төрийн бодлого явуулах юм уу? Эсвэл ерөөсөө зөвхөн сурчилж тусгай нэг бараа гаргаад тэгээд тэр бараагаа брэнд гэж нэрлээд тэгээд цаашаа явуулах юм уу гэсэн тийм бүтцийн асуудлуудыг бол ямар ч байсан ярих хэрэгтэй тэгэхгүй зүгээр нэг брэнд гэж хөөгөөд төрийн үдээр харахад тэгж хөөх юм бол сүүлд нь ялгуулан гадуулсан гэдэг хуульцсан асуудлууд бол сүүлд нь гарч ирнэ. Тийм учраас энэ дээр бол манайхан өөрснөө бол маш сайн бодолтой байх хэрэгтэй. Ямар ер нь гадаад худалдаа, гадаад арилжаа гэдгийг ямар утгаар ойлгож байгаа юм. Тэрийг ямар зарчмаар явуулах юм, брендийг нэгээр явуулах юм, хоёроор явуулах юм, эсвэл бүх салбараас ямар нэг олон тооны бараанд гаргаж ирээд энэ дотроос шалгаруулах юм, өрсөлдөөний байдлаар шалгаруулах юм гэсэн тиймэрхүү бодлогыг бол явуулаад тэрэндээ тааруулаад тэгээд хууль гаргаад ямар нэгэн хууль гаргаад одоо жишээлбэл бүх улсуудад гадаад худалдааг, гадаад арилжааг хөхөн дэмжүүлэх хуулиуд байж байгаа. Тийм хууль бол маад байхгүй байгаа. Хажуугаар нь манай Монгол улсыг төлөөлж байгаа
элчин сайдын яамнууд бол төрийн албан ёсны үүрэг авах хэрэгтэй. Юу гэхээр одоо дипломатын албаны оройд бол ер нь одоо өөрчлөгдөж байгаа шүү дээ. Дээр үед бол дандаа тавимууд магнууд одоо дандаа улс төрийн байдлаар одоо бол эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг. Эдийн засгийн тэнд бол бүх улсуудын дипломатын албан болохоор эдийн засгийн албыг хариуцсан хүмүүс байж байгаа. Тэр хүмүүс тодорхой үүрэг өгөөд тэр дипломатын албанаас гадна дипломатын албан яг дипломатын албаны хуулиар явуулчин, винийн гэрээгээр явуулчин. Гэхдээ тэрэн дээр зориулсан хууль гаргаж ирсэн. Татврын албан дээр бол татврын асуудал дээр бол зүгээр олон улсын туршлагаар бол иймэрхүү байдیں۔ Юу гэхээр одоо ингээд ямар нэгэн дотоодын үйлдвэр ямар нэгэн үйлдвэрлээд тэгээд тэрэндээ татвар төлөөд тэгээд яг тэрийг одоо ингээд экспортод гаргах юм бол тэр төлсөн татврыг болон төлбөрийг буцааж өгдөг 100% юм уу 95% өгдөг. Тэр бол олгосон жишээ. Тиймэрхүү бодлого бол явуулж болно. Тэр нөөтийн татврыг бол бага хэмжээгээр тогтооно, их хэмжээгээр тогтооно. Тэр бол тэр улсын засгийн газраас өөрөөс нь бол яг үүндээ шийдэх асуудал. Зарим жишээлбэл дотоодын хэрэгцээнд зориулсан бараг жишээлбэл 3% гадаадын хэрэгцээг зориулсан бараг бүр ингэж салгаж илэр авдаг янз янзын вариантууд бол байгаа. Тэрэн дээр бол бид нар бол хоорондоо ямар ч байсан ярилцах зохисч тэрэн дээр шийдвэр гарах бах. Өөр одоо бас нэг асуудал дээр бол манайх одоо ингэж брендинг цаашаа гаргах гэх юм бол манай ямар юм хэрэгтэй гэхээр гэрээ гэж юу байдгийг ер нь ойлгосон байх хэрэгтэй. Гэрээгээ барихгүй бол тэр брэнд чинь одоо ч юу ч болохгүй. Хууль тогтоомжийг дагна гэдэг чинь бол гэрээгээ л барих гэсэн юу гэхээр гэрээгээ заавал гэж хууль тогтоомжтой орцсон байгаа. Тийм учраас тэрийг бол маш нарийн дагч мод хэрэгтэй. За баяр зөвшөөрөл тунд авч хариулъя. Одоо би татвартай холбоотой маш цөөхөн зүйл хэлэх гэсэн. 2007 онд манайх бол бүх төрлийн татвар 10 руу шахсан. Одоо бид нар бол орлогын албан татвар дээр 25 бус нь бүгд 10 байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бизнесийн орчны хувьд ингээд харж байгаад бол таалмсан нөхцөл бүрдсэн юм шиг. Гэтэл яг 90-ад оноос хойш шилжилт хийсэн энэ үед бол манай хөнгөн үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбар бол үндсэндээ эргэлтийн өргөхгүйгээс болоод уналтанд орсон байна. За одоо ингээд мөнгөтэй болоод болцоотой болоод хэмжээний орлого уул уургаагаас орж ирэх ийм болцоо бүрдэж байгаа нөхцөлд бол бид нар хоёр төрлийн зүйлийг салах хэрэгтэй. Нэгдүгээр нь бол ямар бодлого гарч ирэх гэхээр хүнсний үйлдвэрлэл тухайн улс орн баян байна уу, ядуу байна уу гэдгээс үл шалтгаалаад төрн дандаа дэмжлэг үзүүлждэг. Тэр утгаараа бол газар тариалан үйлдвэрлэх төмс хүнсний ногоо үр тариан дээр бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд энэ хуульчлал явуулдаг. За яг энэ дараагаар бол махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид асуудал тавьж байгаа. Одоо жишээ нь урамшуулал гэж яриад эхлэнгүүт бид нар буудан дээр өгж болж байгаа. Аршин дээр өгж болж байгаа. Ноолгон дээр өгж болж байгаа. Сүүн дээр яагаад өгж болохгүй вэ? Махан дээр яагаад өгж болохгүй вэ? Хүнсний ногоон дээр яагаад өгж болохгүй вэ гэх юм. Механизм дээр болохгүй. Тийм учраас яг энэ бизнесийг эрхэлж байгаа хүмүүс нь ийм механизм байна. Ингэж бүрдгээд хяналттай байх юм бол урамшууллаа гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь яг хүнсний үйлдвэрлэл бол өөрөө экологийн цэвэр бүтээгдэхүүн өдөр Монголын брэнд болгох юм бол бид нар бүх төрлийн татврын тогтоогоод буцаа олголт хийдэг зарчим руу шилжүүлж болж байгаа. Ардчсан нам сая сонгуульд оролцохдоо бол орлогын албан татвар дээр босго тавьж байгаа 10% татврын 9-ийг нь буцааж олгоё. Өөрөөр хэлбэл 1% татвар руу шилжиж гэсэн энэ зарчим руу орлогын одоо реформ хийн гэдэг ийм зарчмыг ярьж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол сангийн яам дээр бүхэлдээ 2007 онд ирсэн татварын өөрчлөлтөд холбоотой өөрчлөлтүүд яригдж байгаа. Дараагийн том дутагт нь юу вэ гэхээр тодорхой салбар өөрөө маш өндөр лоббитой байснаас болоод одоо үр тариа жишээ нь одоо маш хэмжээний татварын хөнгөлтүүд идэлээд байгаа. Гэтэл сүүн бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүнийг бол энэ хөнгөлтөнд байхгүй учраас гажиг үсчээд байгаа. Тэгэхээр бодлогын хувьд хүнсний үйлдвэрлэлээ экологийн цэвэр гэдгээрээ Монгол улс өөрөө ийм хэмжээний хөнгөлт үзүүлнэ гэдэг одоо ганцхан нөөтийг салгаж ярихгүй шүү. Экспортын нөөтөн дээр бол асуудал байхгүй шүү. Дотоодын нөөтөн дээр бүх сүлжээн дээр нөөтийг чөлөөлөхгүй бол
нэг газараа өөр бүсэд. Тэр иймэрхүү хүндрэлүүд байгаа учраас мэрэгжлийн байгууллагууд яг нэг компани биш. Мэргэжлийн салбар байгууллагууд хоорондоо ярилцаад ийм боломжууд байна. Их хурлын гишүүд тавьж болно, 76 гишүүн хууль санаачлах хэрэгтэй. Засгийн газар тавьж болно. Асуудлуудыг шийдэж явах ийм боломжууд бүрэн дүүрэн байгаа. Урд нь яагаад байхгүй байсан гэж асууж магадгүй. Та одоо байгаа гэж хэлээд урд нь яагаад хийдгүй байсан бэ? Урд нь өөр орлого өгдөг байсан. Татварыг бол бид нар дандаа төсвийн орлого бүрдүүлэх талаас харж хийдэг гэсэн. Одоо бид нар ихэнх хэмжээний уул уурхай орлого тодорхой хугацаанд 40-50 жил орж ирэх болцоод байна. Тийм учраас бусад салбараа татварыг нь бол хөнгөлж чөлөөлөх. За баярлалаа. Баярлалаа. За мэдсэн. Бүр татваргүй болгохоор дутагдал нь юу вэ гэхээр татвар төлж сурж байгаа хүмүүс огт татваргүй амьдрах болсон шийдэх гэдэг учраас буцаа олголт руу бид нар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн ийм байр суурийг барьж байгаа. Тийм учраас мэргэжлийн салбар холбоод нь энэ асуудлуудаа одоо засгийн газар улсын их хурл тавих юм бол ажил болж хэрэгж бүрэн болцоотой гэдэг хэлсэн. Бид түрүүний асуулт Орос улбанаас тоолж гарсан. Энд дээр хариулт өгч бодсон. Юу н Монгол брэнд бол Монголд ярихгүй шүү дээ. Хамгийн гол олон улсын тавцанд олон улсын хэмжээнд ярих байх. Тийм учраас манай худалдааны түнш улс тухайн Орос улбанаас бүгдээр хятад ард улстай бид яаж харьцах юм бэ гэдэг манай засгийн газрын бодлого, гадаад харьцааны бодлого чиглэх ёстой. Монголоос 1997 онд их хурлын байгууллагын гишүүн болсон. Хятад 2001 онд болсон. Орос улс сая 2012 оны 8 сард боллоо. Үүнчлээ бол бид нэр дэлхийн нийтийн нэг жишг рүү ороод ирсэн. Гэхдээ Орос бол Ажмаар тэр амлалтууд тэр шилжилтийн үеийн өнгөрсний дараа бол харьцангуй бол тэр аюул дээр импортын татвар тарифнаас нэлээд одоо доош буугаад ирэх баг. Нөгөө талаас угсаа дэлхийн худалдааны байгууллагын хилцээд ороход манай засгийн газар идэвхтэй байсан бол Оросуудаа бас нэлээд асуудыг ярих болцоотой байсан. Тэрийг манай бас өөрийн ашиглаж чадсангүй. Тэгэхээр одоо бидний бас нэг дутагдж байгаа ялангуяа Монгол брэндээр гарахтай холбоотой нэг чухал бол гадаад худалдааны тухай хууль байна. Монголоос 20 жил явлаа гадаад худалдааны тухай нэг хуулиар гаргаж чадаагүй. Харин сүүлийн 2 жил төсөл явж байгаа батлагдаагүй болсон байгаа. Тэгэхээр 1991 онд манай аж ахуйн нэгжийн тухай хууль гаргаад та нар санаж байгаа бол бид нар бүх аж ахуйн нэгжүүд гадаад худалдааны эрхтэй гэж зарласан. Энэ бол Монголын одоо юу гэдэг 90 оны шилжилтийн маш том арга хэмжээ. Өөрөөр гадаад худалдаанд улсын монголыг халаад бид бүх аж ахуйн нэгжид олгосон. Одоо нөгөө талаас бид нар гадаад худалдааны тухай хууль гаргана гэдэг юм байна. Энэ экспорт импортын хуулиудаа зохицуулах дээр нь төр ямар тохиолдолд гадаад худалдаанд баярлалаа минь цахилчаа баярлалаа. Одоо ерөнхийдөө хэвлэлд босоход цөөх минут үлдээ. Энд 11 хүн саналаа хэлэхээр чигсэн баг шүү. Тэгэхээр зохион байгуулагчдын нэг минутаар хэлнэ. Та бүхэн маш товч тодорхой асуулт бөгөөд саналаа 1 минутын багсаар баримжаагаад хэлнэ. Тэгээд эцэст нь энэ сууж байгаа төлөөлөл бас та бүхэн асуултанд хариулаад өндөрлөе. Хуулийн талаар ярих гэсэн юм. Энэ худалдаа авах ажиллагааны төрийн худалдаа авах ажиллагааны энэ хууль нэлээд өөрчлөлт орсон гэдэг. Ялангуяа 47-гийн дөрөв дээр төрийн бас байгууллагын төлөөлөл нэгээс хоёр болно гэдгийг өөр албан ёсоор хурцлаад өгчихсөн байгаа. Энэ хуулийн яг хэрэгжилт өнөөдөр яг хэрэгжихгүй яваад энэ дээр нь хуулийг бас хууль болгож байна. Яг тэгэхээр яг төлөөллүүд ороод явж байгаа хэвцээ яаж юм гэхээр төрийн одоо өмчөө сургуулийн улсуудын өглөөний хооронд орчихсон явж байгаа жишээтэй ийм юмнууд ажиглагдаад байдаг юм. Тэр дотоодод үйлдвэрлэлээр гараа бүтээгдэхүүн дотоодын үнэхээр брэнд ганц үйлдвэр байдаг. Америкт гаргаж ирсэн сарвчны үйлдвэр. Тэр тэрчгтэй технологитой тэрчгтэй үйлдвэрийн ажилчтай үйлдчихсэн. Энэ дээр 22 жил тендер зарлаж байгаа байна. Тендергүй гараа бүтээгдэхүүний жагсаалтад одоо баярлалаа. Цэний цантайсан Асан байцгаана. Ноос налуурын холбооны гишүүн, ноос бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн ерөнхий телевиз компаниас гэнэт байна. За давтагдсан зүйлийг ярихгүй. Аливаа бизнесийн гадаад орчинд дундаа хууль эрх зүйн орчинд өөрчлөгдөх ёстой. Тодорхой хугацаанд, тодорхой салбарт, тодорхой үйлдэл дэмжихэд өөрчлөж болно гэж үзэж байна. Тэгээ өндөр давтагдсан юмнаас өгөө ярихгүйгээр цөөхөн хэдэн зүйлийг хэлье. Ноос налуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт импортоор орж ирж байгаа. За хөгжүүлэх гэж байгаа зайлшгүй шаардлагатай түүхийг болон зарим тоног төхөөрөмжийн дээр нөөтийн татвараас тодорхой хугацаар чөлөөлжлөхийг хүсэж байна. Энэ бол холбоон дээр ярих асуудлуудыг танилцуулж байна. Ноос боловсруулах санхүүгийн хөгжилтэй уялдуулаад бас дотоодын
бүтээгдэхүүн, эцэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн ижил төстэй бүтээгдэхүүн гаднаас орж ирэхэд тодорхой хэмжээний өндөр татвар тавьж өгөөжээ. Тодорхой хугацаатаар. За хөдөө орон нутагт ажиллаж байгаа үйлдвэрүүдэд эхний одоо 3-5 жил дөөрөө өртгөн нөхөх хугацаанд тодорхой хэмжээний хөнгөлтүүдийг үзүүлж өгөөч. Татвар. За баярлалаа. Таны сандыг ажлын хэсэг тусгаад ажлын хэсэг таасан санд авчихсан. Таны сандыг сонсъё. Уучлаарай. Миний одоо асууж байгаа асуулт ерөнхийдөө эсэхээс жоохон хазааж магадгүй л гэхдээ өмнөх яслан дээр асуулт өгсөн. Ерөнхийдөө шууд асуучээ. Ажлын зар дээр ер нь бол энэ тэнхгийн ажлын зар дээр дандаа бол мэргэжлэр 2 буюу төвөөс дэш ажилласан байх хэрэгтэй гэдэг. Гэтэл оюутнууд болохоор төгсөөд яах юм бэ? Ажлаад ерөөсөө ямар ч туршлагагүй ажилладаг гэх юм туршлагагүй байдаггүй. Гэтэл Монголд ер нь хэлээ. Энд чинь хөвчтөн байна үйлчлэгч байгаа шүү дээ. Үйлчлэгчид оюутан ажил авдаг юм уу тий? Уучлаарай чи 2 жил дадлагчаад мэргэжлээ дадлагчаад бүрдгээ гэдэг үү? Энэ дээр надад зүгээр энэ чагаа хүмүүс эсвэл дараа нь тий хариулт өгөөсэй гэж хүсэж байна. Энэ асуултыг маш олон оюутнууд асуухыг хүсэж байсан гэж бодож байна. За түүний нэг минут хариулчих. Саяхан нэг санал байсан. Job agency байгуул цагийн ажил юм байна. Оюутнуудыг ажил хийж сурахгүй бол дандаа лекцтэй хүндээ байдаг байж хад цагаанаараа төгсдөг үйдэг гэсэн чинь Монгол оюутан хоёрдугаар хамгийн халамж хүчтэй. Тэр энээсээ ихээр аав ээжээс халамж хүчтэй оюутан гэсэн чинь Монгол оюутан баруун аймгийн нийт орлого 30% хаашаа явдаг юм бэ гэсэн чинь оюутнууд ижил 60-аас нь явдаг. Тэгээд буцаа бодоход манай Монголын халамжийн хамгийн том объект нь ахмадуудч дахилцдаг биш оюутнууд болсон юм. Эргээ харахад энэ оюутнуудад яаж хандах ёстой вэ гэхээр тэр оюутнууд сургалтын төлөвлөгөө гэж бодоход яагаад баруун оюутнууд шиг амжиргааны хязгаарлалтыг цагийн ажиллаар хийж болохгүй. Тэгэхээр хүсэлтэй оюутнууд зөндөө байна. Механизм бүрдээг баг шиг байна л да. Механизм бүрдүүлэхийн тулд яах вэ гэхээр цагийн ажил хийх зүйл. Үйлчлэгээний 1000-аар аж ахуйн нэгж байгуул Улаанбаатар байгаа гэдэг. Тэгсэн мөртлөнгөө тэднээс ажилч олдохгүй гэдэг. Тогтмол ажиллах үйлчлэгч ажилд олдохгүй байхгүй. Тэгээ гаднаас хүн аваад тэр хүмүүст ямар ажил хэрэгтэй вэ гэхээр цагийн оюутан хэрэгтэй. 5 дахь өдөр хуримжхан байгуулагчийн ресторанд бол 5 дахь өдөр л хажаалтай учраас нэг 30 ширхэг оюутан хэрэгтэй. 30 ширхэг оюутнаа job agency-роо захиалахад тэндээс нь 30 оюутныг бүртгээд авцсан явуулдаг. Оюутнуудад 2-3 өдрийн давтан сургалтыг зөөгчөө сурагчдаг. Ингэснээр оюутнууд зөөгчөө сураас хамш ажил хийж ажлынхаа ордог гэдэг их олон сайн шиг. Таны сандыг сонсъё. Монголын шинэ салбарт 20 жил ажиллаж байгаа Монгол компани төлөвлөж байна. Тэгээ Монголын шинэ салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энд оролцож байгаа хүмүүст энэ бондыг хэрэгжих юм уу хэрэгжихгүй юм уу? Дэмбэл гишүүн одоо ойлгож байгаа Монголоос Орсын улсын улсад анх удаа манай компани хамтарсан компани болж энэ дээр бичлэгдсэн Монгол брэндүүдийн чиглэлийг Орсын улсад хийх гэж үзсэн. Одоо 3 дахь 4 дахь жилдээ явж байна. Одоо дэмбэл гишүүнтэй талцж байсан. Юу нэг дэмжлэгийн жижиг дунд үйлдвэрлэгчид энэ үйлдвэрлэгчид төслийн хэмжээнд хэрэгжих боломж баян байхгүй юу? Хууль эрх зүйн орчны үгэл бол уралцууд бол тодорхой хэмжээнд оруулалтаа олгочихдаг юм байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид урамчлал болох боломж байна нэг төр. Тэр яманаас дээр үйлдвэрлэгчнүүдэд хүрэх боломж баян байхгүй юу? Энийг хэлж юм байна. Тэгээд таны санаа. За үндэсний хөгжлийн хүрээлэн Сэдэн дам надад нэг юм санал байна. Түрүүн дэмбэл гишүүн хэллээ. Аяг цогт дэмбэл гишүүн бол брендингийн бодлого хэрэгтэй байсан. Аяг цогт гишүүн бол механизм хэрэгтэй байсан. За миний сайхан профессор бол бид хатсаар авах юм шүү. 3 ийм зангилаа асуудлыг зөв гаргаж ирж байна. Тэгээд ингэж гарахад юу хэрэгтэй байдгүй гэхээр кадаструуд байна. Дэлхийд сүүлийн 20 жилд бол кадастр гэж одоо хувийн хэмжээ том жижиг компаниуд засгийн газар дэмжлэг үзүүлдэг. Боловсрол шинжилгээний байгууллагууд тусалдаг. Ийм гурвалсан энийг бол англиар helix гэдэг. Тэгээ ийм кадаструудыг бий болгож ижил бид брэнд бүтээгдэхүүн үйлчлэгээтэй болно. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ форумаас чуулганаас бол ямар ч байсан кадаструудыг Монгол улсад бий болгох бодлоготой болмоор байна, энийг дэмжмээр байна. Засгийн газрын одоо олон сайтлаар орж байгаа шүү. Ингэхгүй бол манай дээр дахиад яриа өгнө. За баярлалаа. Таны санал сонсъё. Тун хариулт. Компани дэцэг Улаанбаатар. За яг өнөөдөр хууль эрх зүйн орчин дээр тулгамдаад байгаа нэг асуудлыг
түрүүн бол хавчхан бол хэлсэн. Тэгэхээр энэ бол өдөө аж ахуйн бирж байгуулах тэгээд хууль батлагдсан. Энэ оны одоо 3 сарын 18-наас арилжаа эхэлнэ гэдэг ингээд үйл ажиллагаа явуулж бэлтгэл ажиллагаа хангагдаж байгаа. Төр засгаас 5 тэрбум төгрөгийг энэ үйл ажиллагаанд одоо төсөвлөд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо хуучин уламжлалт бэлтгэлийн тогтолцоогоор ямар одоо ноолуурын англи ялгалтыг бол малчид хийдгүү бэлтгэл нийлүүлэгч хийдгүү үйлдвэрлэлээр иржиж эцсийн нөгөө ноолуурын одоо чанарыг тодорхойлдог ийм тогтолцоогоор өнөөдрийг хүртэл явж ирсэн. Яг Австрали, Шинэ Зеландын одоо энэ ноосны одоо бирж бол сонгодог утгаараа энэ хамгийн гол асуудал чанарын асуудал. Тэгэхээр энэ жилийн биржийн арилжааг бол нэлээд шахаж байгаа цаг хугацаанд авчиг байгаа ч гэсэн энэ ноолуурын чанарын асуудлыг анхаарахгүй бол энэ бол нэлээд орхигдох хандлагатай. Ялангуяа энэ бирж төрийн өмчит хязгаарлалтын хариуцлагын компани гүйцэтгэх цаг. Энэ бол дараагийн асуудал. За дараагийн сандыг. Өөрөөр хэлбэл бас эзэн болохоор дараагийн сандыг дэлхийд одоо гарцсан биржид. Тэгээд орчин үед Монгол хүн нь өөрөө бас сэргээж нээгээд одоо гаргацсан. За баярлалаа. Ерөнхийдөө таны ойлголт буруу байх шүү. Буруу байгаа гэж хэлж байгаа юм. Санал их. Баярлалаа. Хэцүүгийн цаг өндөрлөө энэ сандаа ихээр ирсэн төлөө та бүхэн ажлын хэсэг бас бичээр сандаа өгнө гэсэн хүсэлтэй байна. Цаг өндөрлсөн. Тэгэхээр мэдээж бид одоо оюутны хэмжээ баталгаажуулаа, стандартаа тогтоолоо, тендерийн их тод нээлттэй бодлоо гэж гадаад зах зээлд яаж авах, гадаад сурталчилгаа гэдэг хамгийн том асуудал байна. Энэний яг энэ салбарын хууль хэвцүү шинжилгээг юу гэж харж байна вэ? За мөнхчл болж ганцхан минут байна. Би түрүүний хүн дээр бол дурдсан явж байсан төрийн оролцоотойгоор гарах юм уу, хувийн оролцоотойгоор гарах юм уу тэрийг сайн боловсруулах хэрэгтэй. Төрийн оролцоотойгоор гарах юм бол Чили, Аргентин гэдэг улс 60-аад онд үлдсэн аюулгаас болоод бүх сүрсэн тийм учраас тэрэн дээр маш нарийн бодлого явуулах гэсэн. Өөрсдөө нь бол хамгийн дээд зэргийн арга гэдгийг бол би бодож байна. Хувийн хөгжлийнхэн өөрснөө ч үзээд төрийн хөгжлийнхэн жишээлбэл дэмжлэг үзүүлэх тал нь үзүүлээд үзүүлж чадахгүй үед нь үзүүлж чадахгүй гэдэг тэгээд ажлаа явуулсан юм дээр баг. Гуравдугаар нэг юм харагдаад байна юм бэр түрүү одоо манай энэ компаниуд гадаадын фирмүүдтэй харьцах юм бол ингээ захирал нь шууд ингээ харьцаад байдаг. Тэрийг бол өмнөдөө бол гадаадын фирмүүдийг бол боловсронгүй гэж үздэг. Тийм учраас тэрийг бол ямар нэгэн тийм маркетинг тал дээр хариуцсан хүмүүс ч юм уу хуульчаар хариуцуулж. За баярлалаа. Амар санаа зөвлөе. Гадаад сурталчилгааны асуудал дээр ер нь эрх зүйн шинжилгээ та яаж хийж ганцхан байна. Ерөнхийдөө бол яг бид нар гол хоёр гарах гадаад талыг нь би яриад энэ л дотроо бид ямар нэгэн байдлаар брэндтэй болох бах. Аашаа гарахтаа бол хамгийн ихч хоёр улс руу гарна шүү дээ. Хоёр улс руу Орос, Японоос эсвэл Хятад. Энэ хоёр маань хамгийн их зохицуулалттай бизнес нь тийм ээ. Худалдаа авалтны юм уу гэх юм уу. Тэгэхээр бид нар энэ орчинд яаж юмаа борлуулах вэ гэдэг тэр юмаа одоо эрх зүй брендлийг сайн бодох хэрэгтэй. За бид нарт одоо байгаа эрх зүй арга механизмууд бол дэлхийн худалдааны байгууллагын гэрээ хэлцээрүүд байна. За тэрнээс гадна FTA гэдэг чөлөө худалдааны хэлцээрүүд байгаа. За энэ хэлцээрүүд бол яг маш сайн детальны ажиллахгүй бол болдоггүй. Детальндаа гол асуудал нь байдаг ийм зүйл. Тэгэхээр яг сурчлагаараа бол хийдгээрээ хийн. Олон бид нар эрх зүйн орчныгоо байнга өөрчлөгдөж байгаа. Тэгэхэд бол одоо жишээлбэл TPP гэж явж байгаа Trans-Pacific Partnership Agreement гэх тийм. Тэгэхээр энэ орчнууд нь бол байнга өөрчлөгдөж байгаа гэдгийг ерөөсөө одоо цаг тутам л харж явах хэрэгтэй. Баярлалаа. Баяр хөтөлбөрийн дээр нэгтгэхэд базаад тань гадаад сурталчилгааны асуудал ер нь хууль эрх зүйн орчноо, хууль эрх зүйн шинжилгээ бид яаж хийх юм боломж байгаа та ганцхан минут тааж байна уу? За ер нь бол яг Монголын тодорхой хэмжээний брендийг үүсгээд тэрийг гадаад зах зээл дээр өрсөлдүүлэх энэ боломжийн хувьд бол уул уурхагаас бусад салбарын хувьд бол хүнсэн дээр манайх одоо цэвэр экологийн бүтээгдэхүүн за малын аралтай төвхөн дээр бол арьс шир, ноос ноолор дээр бол засгийн газар угаасаа бодлогын дэмжлэг үзүүлье гэдэг албан ёсоор зарласан шүү дээ. Энэ өөрөө брэнд болгож гадагшаа гаргахаас илүү Монгол улсад хамгийн их ажлын байр бий болгож байгаа салбар нь бол энэ хүнсний үйлдвэрийн салбар тэгээд жижигхэн үйлдвэр үйлчлэгээний салбар болдог байхгүй. Тэгэхээр энэ дээр бодлогын дэмжлэгээ бол тэр үзүүлнэ. Хамгийн одоо хүсэж байгаа зүйл нь яг бодиттой ямар дэмжлэг үзүүлэх юм бол ажлын байраа тогтвортой хадгалж чадхаар байна.
энийг яаж хөгжүүлэх болцоо байна. Дотооддоо үйл ажиллагаанд жигдэрснийхаа дараагаар гадагшаа одоо өрсөлдөх хэмжээнд гарах энэ болцоо бодлого дээр бол улс өөрөө бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ үзүүлэх ёстой дэмжлэгийн хувьд бол сая түрүүний амар санаагийн хэлдэг дээр Орос хятад хоёртой хийх засгийн газар хоорондын төвчний хилцээрүүд бол өөрөө маш чухал байна. Гэхдээ одоо хуучин бол Орос улс бол дэлхийн худалдааны байгууллагад ороогүй байсан. Одоо бол аль аль нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон учраас давуу талж байгаа, сул талж байгаа. Гэхдээ гурлаа ижил төвчөнд харьцах энэ болцоог бүрдсэн байгаа гэсэн. За баярлалаа. За ямар ч байсан Монгол брендийг хөгжүүлэхээс сурталчлахад гадаад зах зээлд гаргахад бид хууль эрх зүйн орчныг хэрхэн яаж шинжлэх вэ гэсэн энэ асуудлыг брэнд нэг цагийн турш хилцүүлэг өрнүүллээ. Мэдээж ирэх жилүүдэд гарах үр дүн нь бол бидний хүлээлт болоод өгч байгаа юм а. Баярлалаа та. Энэ хүмүүсийг яриулах 40 секундээр ярьж байна. Тэгээд дуусчих хэлэхгүй. Уучлаарай. Таамаг биднээс цагаа өгчих болно шүү дээ. Энэ хүмүүс би одоо шүүгээр бидний нэг энэ 30 секунд, энэ 30 секунд. Тэгээд сайн дураараа дуусчих хэлэхгүй. За тэгэхээр түрүүн Австралийн бирждээр бол 15 микронтой ноосоор хамгийн ноос $30 байна. 20 микронтой хамгийн ноос $8. Тэгэхээр энэ хоёрын хооронд ердөө 5 микроны зөрүү байхад одоо түүхийн эдийн үн өөрөө 4.5 дахин гэж одоо ялгаатай байна. Тэгэхээр энэ биржийг байгуулах чинь хамгийн гол анхаарах зүйл бол юу вэ гэхээр чанарыг бид нар ингээд микроноор нь өнгөөр нь ялгадаг энэ тогтолцоо суурийг мачдаг одоо сургалт хийх байдлаар зохион байгуулахгүй бол энэ чанарын асуудал өргөдөж байна гэдгийг одоо хуулийн зүгээс нь анхаарал авна уу? Хоёр зүйл хэлэх гэсэн. Нэгдүгээр хөрөнгөний биржийн шинжилгээ гэж явуулж байгаа. Тэгэхээр хуулийн эрх зүйн орчныг сайжруулах програмын солиод хөрөнгөний биржийг хөгжихгүй. Тэндээ бүтээгдэхүүн гарах хэрэгтэй. Бүтээгдэхүүн гарахын тулд тэр андар урайлтар хийж байгаа явцад нь төрөөс үцээг нь авдаг ч юм эсвэл баг үстэй зээл олгодог тийм дэвлэг хэрэгтэй байна. Хоёрдугаар улс төрийн намын болохоор барууны зүүнийг зай хэлдэг. Гэвч яг үний дээр болохоор аль ч ихтэй болоо мэддэггүй. Энэ нь болохоор ингээд нийгмийн халамжийг хатгаар эдийн засгийн зөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр энэ талаар ямар нэг хуулийн эрх зүйн орчин байдаг уу? Бүгдээрээ хэлцээ төрийн бус байгууллагын тэргүй яасан ч гэж байна. За энэ би хэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад ганцхан зүйлийг хэлье. Өдөөс өний хурдтаанд шатар сайд тэрвс тав стандарт гэдэг үг нэг дурсаад өгсөн. Тэгэхээр одоо энэ хуучилсан бүх стандартуудыг орчин үеийн брендийн шаардлагатай нийлүүл шинжилсэн боловсруулж мөрдүүлэх зүйлтэй гэж хэлж бодож байна. Тэгээ энэ чинь стандарт юм биш үндэснийх гэж байна. Евро олон улсын энэ гэж байдаг. Энийг л хэлэх гэсэн баярлалаа. За манай 4.10 бодлого баярцаг шүү матчсээс орж ирсэн. Энэ давтамын 4.10 бодлого нь өөрөө брэнд юм шүү. Энэ брендийг дагаж Монголын зах зээл рүү болон гадны компаниуд хангалттай орж ирсэн байгаа. Одоо буцааж Монголын зах зээлээр аврах асуудал байгаа. Хөдөлмөрийн зах зээл юунаас. Хоёрдугаарт нь өнөөдөр бол жижиг дунд аж ахуй нэгжүүлэлтийн өршөөлөө үүдийг дахиад гаргаад өгчөөч. 2008 оны 7 сарын 1-нд дууссан 6 өршөөлийн хуулийг 2% хэрэгжсэн шүү дээ. Баярсан та сайн мэдж байгаа. 98% нөгөө чи өнөөдөр 4 жилд энэ компаниуд ч дампуураад дууслаа. Орлого нь 2-3 дахин багасаад дуусчихлаа. Тэдгээр монопол компани үлдчихлээ. Дээр нь эдийн засаг өнөөдөр маш айдсан. Энэ хууль эрх зүйнээс ч айж байна хүмүүсээ. Тийм учраас 8 оноос өмнө гаргасан бүх юмудаа бид нар нэгэнтээ цагаан болгосон юм чинь одоо тэнгэр ямарваа нэгэн авилга хэл ахуулын асуудлыг цэглэх хэрэгтэй. Өнөөдөр улс төрийн аргаар нэг шийдэж. Дээр нь өнөөдөр Монгол ганц дутгаж байгаа татаацын хууль гаргаач юм. Бид татаацын нэгдсэн хууль учраас аль улс төртэй холбооны нөхдүүдийн бизнес бол цэцгэлжээд. Тийм учраас татаацын нэгдсэн хуулийг энэ хаврын чуулганаа оруулж энэ нийтийн мөнгийг хэрэглэх нь шудраг эд байх тэр хуулийг гаргая гэж хэлж байна. Баярлалаа. За хүнд аж үйлдвэрээс хөнгөн аж үйлдвэрийн салбарт оруулах хөрөнгө оруулалт гэдэг ийм ойлголтоо. Энийг яг хуульчилж бас хуульчилж өгөөч. Энэ эрх зүйн орчин байхгүй учраас
уулгын компаниуд хөнгөн ажилтны бараа бүтээгдэхүүнийг авахдаа их хойрог дайлангуяа гадны компани руу гүгөө явчихдаг юм зүйл юм байна. Өсөлтгүй чадвар өсөлтгүй одоо чанарын одоо юу бол чанар бол байгаа гэдэг нэг асуудал байна. Хоёрдугаар засгийн газрын хоорондын агентууд хоорондоо уялдаагүй ажиллагаас болоод энэ тендерийн хуулийн хэрэгжихтэй маш хойрог асуудалтай байгаа гэдэг юм аа. Ерөөсөө засгийн газар нэг юм ярьдаг, засгийн газрын агентлаг нь өөрөө нэг журам баталчаад тэгээд тэр байдлаараа тендерийг маш бодлоод турдаг юм байгаа шүү. Энийг бас сайн хэлж өгч. За сая Европын холбоон дээр манай хамтын ажиллагааны хэлцээд өгөх суралцаа болсон. Тэн дээр Монгол улсыг одоо зах зээлийн эдийн засгийн энэ статуттай улс хүлээн зөвшөөрөлт нэмэлт үзүүлнэ гэсэн ийм амлалтыг бид өгсөн байгаа шүү. Нөгөө талаар энэ манай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч одоо бизнесүүд маань үнэхээр хууль эрхсэн орчингоо эрүүл болох чиглэлээр тодорхой саналаар заавал бичгээр гаргаж өгөхгүй бол урд үрдийн хурал шиг ингээд нэг яриад өнгөрчих юм аюул байгаа. Нөгөөний хууль гэдэг дараа алдаг оног хэлж байгаа. Үнэхээр доглон мөршиг явж байгаа шүү. Нэг хэсэг нөөдөлж нөгөө хэсэг нөөдөлж биш. Тэгээд нөөдийн буцаан ургалт нь одоо тэг шударга орж ирдэг. Тэгээд татварын байгууллага сүүлийн 2 жилийн дотор улс төр бизнесийн бэлтгэлийн баталгаа одоо яг ийм хүнд унчих уу? Цаашдаа томоохон зарчмын өөрчлөлт хийх ёстой. Их хурал төрийн байгууллагатай өргөн барих ёстой шүү. Тухайлбал зарим улс орнууд туслах гал татварыг нэг яам болгоод энэ одоо экспорт импортын өнгөлтөд уян хатан бодлого за тэр татвар төлөгчдийн бүгдий дээрээ байх ёстой. Манай жихөө итгэж буй газар тариалж иймэрхүү одоо бодлогуудыг явуулах ёстой. Татварын урамшууллыг эргэж буцааж авдаг болох юм бол манай бүх аж ахуйн нэгний эргэж татвараа сайн төлдөг болно. Энэ тухайн байдлаар сайдыг байхад бид нар хуулийн төсөл хийсэн энэ маань уршаа явуу. Энийг бас олон дүрээр хэлцүүлж байгаа энэ хуулийг гаргачмаар байна. Тэгээд эцэслэхэд бол аж ахуйн нэгж байгуулагчтай татварын байгууллага за стандартын байгууллагаас өөр газар бол харьцах ёсгүй. Энэ бол одоо төрийн харьцах гол цуглал юм. Бусдаар дарамтлагдаг, шахдаг, элдв одоо авилга нэгтгэх асуудлыг үнэхээр зогсоогоос тийм орчлог өнөөдөр энэ хуралдаанд орж байгаа хүмүүс сэтгэл зүгээрээ дэмжиж, шаардлага тавьж их хурлын гишүүдтэйгээ харьцаж байгаарэ. Одоо өнөөдөр чинь заавал өргөн сонсох хэрэгтэй шүү дээ. Би бас зүгээр оролцогчийн хувьд сандаа хэлэх нэлээд зөвлөж сандаа хэлж байна. Дээр нэгэн хэлэхэд бол манай төрийн байгууллага холбоод яриад бол иргэний нийгмийн байгууллагууд төрийн байгууллага өөрийн иргэний нийгмийн байгууллага өөртөө аваад явчих хэвээр. Татварын сурталчилгаа, боловсруулалт гэх мэтлэгийг олон асуудлуудыг төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй дангаас султаатай хөгжсөн иймэрхүү өнөөдрийн тогтолцоо бий болоод өөрчлөх хэрэгтэй байна. Улс төрөөс энэ төрийн байгууллагуудыг ангижруулах шаардлагатай байгаа. Энэ дээр зоригтой ажиллах ёстой. Ерөөсөө Монгол улс хөгжих ёстой болохоос аль нэгэн намын асуудал биш ээ гэдгийг бас хэлэх гэсэн юм баярлалаа. За Монголын биелэлийг бүрдүүлэх залуучуудынхаа өмнөөс нэг санал хэлье. Тэгээд яагаад надад нэг 2 минутын боломж олгоорой. Яагаад гэх юм бол тэмдэглэл гишүүнээс бусд нь бол биднэрт маш хол байдаг. Интернетээр харьцаж одоо үгээ сандаа хэлэх бол маш хол байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол брэнд гэдэг маш их зүйл ярьж байна. Энэ Монгол брэндийг бий болгох Монгол хүнийхээ талаар ярихгүй байна. Монгол хүн өөрөө нэг брэнд байх ёстой. Энд панел дээр сууж байгаа хүмүүс бүгдээрээ төр засгийн мөнгөөр гадаадд боловсрол эзэмшсэн хүмүүс. Энэ Монгол яриад байгаа энэ брэндүүдийг чинь бий болгох хүн Монгол хүн. Тэгэхээр энэ залуучуудаа гадаадд чанартай Оксфорд, Харвард, Кембрижид сургах тэр зарлалын төрөөс гаргаач. Түрүү энэ удаа ажилтны танхимын National Branding Policy гэдэг тэр Шотланд мэргэжилтэд хийжсэн шүү дээ. Хурдны гал тэр ирж байгаа шүү. That this is coming гэдэг. Тэгээд баялагын сангаа хурдан байгуулад баялагын сангаас бидний гадаадд явуулж Монголын залуучууд өнөөдөр дэлхийдээ өрсөлдмөр байна. Дэлхийн хэмжээний баялагын ирээдүйд бүтээмээр байна. Тэгэхээр бид нэр баялагын дэлхийн хэмжээний боловсрол хэрэгтэй байна. За дараагийн. Тэр нэгтэй одоо сууч миний чи яатсан шүү дээ. Ярьсан. Одоо энэ хоёр зүйл юм. Би ч бас хүмүүст дагаж шийдэж дууссан шүү дээ. За өнөөдөр Монгол брэнд дэлхийд харангуй бид чууж байна. Гэтэл одоо дотооддоо бид нар үйлдвэрлэх боломж олцсон сонсохгүй байна. Тендергээл дотооддоо брэндийг үйлдвэрлэх боломжийг хаагаад өчнөө олон ажилчин суулгачаад тендер хэрэгжлийн нээлт орнуудыг жаахан ажил авчираа хүлээгээд байдаг. Наа нөгөө ажилчтай яг нөгөө нэг нийгмийн дадлын шийдвэрийг төлөөлөнгөө суулгаад байдаг. Тэгээ хэрвээ одоо энэ төрийн бус байгууллагуудаа эрхийг олгоод тендерийн эрхийг төрийн бус байгууллагууд тодорхой хэмжээгээр эрхийг олгох юм бол одоо энэ үйлдвэрлэгчид ороо хөгжөөд бусаад боломж байна. Монголд юмаа бүтээгдэхүүн боломж байна. Ингээд хөгжөөд ирвэл бид дэлхийн брэнд яаж байна. За сүүлч тэр юм.
Алтайчлал компани төлөөлөө. Амарч. Өнөөдөр түүхийгээс эцсийн бэлгүүтэй түүх бол 4 шатны амжилт дээр бол химийн бодис ашиглагддаг. Тэгэхээр яг брендийн гол шалгуур нь болохоор байгаль орчинд ээлжийн үйлдвэрлэл явуулж гинөө, хүний бие хорвоо үйлдвэрлэл явуулж гинөө гэдэг юм шалгуур байдгийн байлээ. Тэгэхээр химийн бодис маань болохоор үйлдвэрлэлийн процесс руу ороод эргээд хөрсөнд агаалт усанд гэдэг ингээ 3 төвшөнд бол одоо хаягдл гарч идэг. Тэр 3 хэсэгт бол тухайн химийн бодис хорцоо юу, хорвоо юу гэдгээрээ болохоор бас яг химийн бодисын стандарт, дэлхийн стандартын шаардлага байдаг юм билээ. Тэгэхээр яг үйлдвэрүүд өнөөдөр хэрэглэж байгаа дэлхийн яг брэнд болсон Hans Made гэдэг юм уу тийм компани одоо химийн материалыг оруулж ирж байгаа үйлдвэрүүдэд одоо хөнгөлөлтөөс импортын хөнгөлөлтөөс бол хөнгөлөлт үзүүлдэг юм уу тийм байвал зүгээр байна. За би нэг энэ юм одоо маш хэсэгтэй суугаад ингээ ямар ч гэсэн чи угсаад хүмүүс их үгээр хэлчихлээ. Тэгээд энэ саяны хуралдаа нэг сайн зохион байгуулсан $90 хэдүүлээ алга нээжүүд юм шиг баяр хүргэе. Тэгээд энэ чи одоо бидэнтэй хамт суугаад та бүхний асуултанд хариулаад хамгийн гол нь та бүхний зөвхөн энүүгээр битгий зогсоо саналаа өг гэж хэлж байгаа энэ хүмүүст бас баяр хүргэе. За ингээд дуслаа. Материалын дэмбэрэл. Төгсгөлийг сайн хийсэн дэмбэрэлтэй бүгдээ бас алга.